Түрүүн бас хэлж ийсэн за их сургууль хажуугаар нь энэ мэрэгшүүлэх сургалтын төвүүд бол заавал байх ёстой юм аа тэгжсэн тий. Гэхдээ ингээд хүмүүсийн яриагаар бол одоо их сургуульд сурах хүүхдүүд ч гэсэн одоо зарим нь тэгж бодож байна. Их сургуульд сурах шаардлагагүйгээр би нэг жилийн курсыг төгсөөд ингээд девелопер болж штэ. Би энэ сертификатыг аваад Америкт очиод Silicon Valley-д ажиллаж чадна штэ гэдэг тийм хандлага бас айгүйх бий болсон байна л да тий сүүлийн үед. Дунд сургуулаа төгссөн хүүхэд шууд код бичнэ гэдэг нь бол байж болно. Тэгвэл тэр бол ингээд одоо нөгөө барилгаар ярих юм бол төв өрдөг ч юм уу тий. Сайн төв өрдөг хүн байж мэдээж барилгад хэрэгтэй тий. Гагнуур идэх хүн хэрэгтэй. Тэгэхээр сангийн юмнуудыг ингээ холбоод ухсраад хийдэг мэрэгжлийн хэрэгтэй тий. Гэтэ энэ хүмүүс заавал инженер байх алга. Одоо юу гэдэг ингээд одоо бакалаврын боловсрол ингээд эзэмшсэн хүн байх заавал алгагүй юм л да. Ийм мэрэгжлийн хүмүүсийг нь тийм одоо сургалтаар бол мэдээж эзэмшиж болно гэсэн. Гэхдээ нэг хэсэг хугацааны дараа тэр хүмүүс юуг олж харах вэ гэхээр би энэ том систем хийе гэх юм бол би илүү сайн суурь мэдлэгтэй байх хэрэгтэй байна тий. Бүх талын юм ойлголтуудтай байх хэрэгтэй байна. Би энэ сүлжээ гэдэг чинь юу гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Би мэдээллийн аюулгүй байдал гэдгийг бас энийг мэдчихэж код бичих хэрэгтэй байна гэдэг ч юм тий. Ингээд нөгөө бусад энэ ур чадваруудыг тодорхой хэмжээнд эзэмшиж штэ. Энийг илүү бас нөгөө тодорхой онлайн түвшинд ойлголтуудыг сайн авч ийж За сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэд хүргэе. Савнас подкастын ээлж дугаар эхэлж байна. За энэ хэсэг дугаарууд маань дандаа технологийн боловсролын талаар ярьж байгаа. Тэгэхээр энэ дугааруудын ерөнхий спонсороор Tesa Group-ийн Tino Super App маань орж байна. За мөн өнөөдрийн зочноор эдэр их сургуулийн бүрэлдэхүүн сургууль Amposoft технологийн сургуулийн хамтран үүсгэн байгуулагч Баатар захирал маань тий Баатар ах маань ингээд оролцож байна. За бидний урилгыг хүлээж авч подкаст маань орж аваад баярлалаа. Баярлалаа. Бас та бүхний нэвтрүүлэгтээ орж аваад баярлалаа. За Tino app-ыг ер нь та суулгаж хэрэглэсэн үү? Суулгаж үзсэн. Тэгээд нөгөө такси дуудах үйлчилгээг нь ашиглах гээд ер нь бол сонирхоод байгаа. Тэгээд тэрнээс өмнө болохоор яг нөгөө тэр хөргөгчнөөс ингээд юм худалдаж авч байгаа процесс дээр нь яг хажууд нь байж байгаа нэг л хард сонирхож байсан л та. Ер нь бол аюу гоё технологи санагдчих. Тийм бах. Тэгээд одоо Amposoft технологийн сургуулийн бас хөрөнгө оруулагчдын нэг бол өөрөө Tesa Group байгаа тий. Сургуулийн тузын дарга нь одоо Эрдэнэ 2 захирал гээ Tesa Group-ийн Tesa Investment тийм захирал байгаа. Тэгэхээр ер нь бол та бас мэдээлэлтэй айгүй ойрхон байгаа хүн баг ингээд лонч хийх үе шатыг нь бүгдийг нь мэдж байгаа гэсэн үг юм шүү дээ тий. За тэгэхээр бид нар бас яг Tesa-той хамтраад ингээд одоо ер нь технологийн боловсролыг дэмжигч тэгээ ер нь ингээд харах юм бол Tesa Group маань өөрөө технологийн энэ хөгжлийг дэмжигч, стартапууд хөрөнгө оруулагч, тэгээд одоо бүр боловсролын салбарт бас хөрөнгө оруулж байгаа ийм байгууллага байна. Тэгээд энэ байгууллагатайгаа хамтраад Tesa Super App энэхүү дугаарын маань одоо ерөнхий спонсороор ингээд ажиллаж байгаамаа. За ер нь Amposoft гэдэг нэрийг бол миний мэдхээр би одоо 2005 оны оюутан. Тэгэхээр оюутан байхаас хойш одоо 2-3 дугаар курст байхаас хойш л ер нь Amposoft гэдэг нэрийг бас тодорхой хэмжээнд сонсч ийсэн. За ажлын байран дээр ч гэсэн гараад Amposoft гэж сургалтын төв гээл ер нь маш их сонсч ийлээ л да. Тийм. Тэгэхээр хоёлаа өнөөдөр ер нь Баатар гэж хүн те
ямар мэрэгжилтэй хүн юм. За яагаад энэ Mposoft гэдэг энэ сургалтын төв энэ төвийг байгуулах болов. Тэгээд ингээд үе шатаараа явсаар байгаад одоо бүр технологийн сургууль болчихсон, инженерүүд бэлддэг, тэ бакалаврын зэрэг өгдөг инженерүүд бэлддэг ийм сургууль болсон байна. Тэгэхээр энэ түүхүүдийг хуваалцъя. За мөн энэ технологийн инженерүүдийн суурь мэдлэг, ур чадварууд, тэ танаас сургууль ер нь бусад сургуулиудаас давуу талууд юу байна? За мөн Монголын технологийн салбарын технологийн энэ мэрэгжил эзэмшүүлж байгаа бусад сургуулиуд, хөтөлбөрүүд тэгээд одоо ажлын байран дээр гарч байгаа инженерүүдийн чадвах, тий чадвахжуулж байгаа байдал гэх мэт зүйлсийн талаар нэлээд одоо мэрэгшил анханаас нь ингээл эзэмшихээс ахуулаад ер нь бүх түүхийг ярих гэж бодож байна. Тэгэхээр та ер нь подкастын өмнө өөрийгөө товч танилцуулаад тэгээд Mposoft-ийнхаа талаар товч танилцуулга хийж өгнө үү? За тэгэхээр би болохоор одоо хуучин турк сургуулиуд гэдээ ярьдаг гэсэн. Одоогийн Empathy сургуулиуд гэдэг эднэрийн одоо мөсийн харьяа одоо хамтарсан сургуулийнх нь анхны төгсөгч юм. Тийм. Тэгээд ингээд турк багш нараар бас ингээд хичээл заалгаад одоо суралцж ирсэн. Тэгээд эннийхээ одоо нөлөөг өргөх юм, үр дүнд гэх юм ингээд туркт бас суралцах юм боломж олдоод тухайн үед бас нөгөө гадаад оюутнуудад зориулсан тийм одоо манайхаар бол эсэлтийн ерөнхий шалгалтчиг юм шалгалтаас гадаад оюутнууд донд хийдэг гэсэн. Тэгээд тэр шалгалтыг өгөөд ингээд туркт компьютерийн инженерээр сурах юм боломж гарсан. Тэгээд туркт ерөнхийдөө одоо Middle East Technical University гэдэг Анкаратд байдаг. Энэ одоо манайхаар бол одоо технологийн инженерүүд бэлддэг ийм сургууль гэсэн. Тэгээд энэ сургуулийн компьютер инженерийн ангийг сурталчилсан. Тэгээд ер нь бол тэнд бас нэг мэрэгчлэрээ 2 жил ажиллачаад тэгээ буцаж ирээд 2006 оноос бол яг Mposoft компани албан ёсоор ингээд бас манай туркт хамт сурж исэн нэг найзтайгаа хоёулаа ингээд хамтран өсгөн байгуулсан. 10 жилийнхаа сургуулийн нэрийг авсан байна тий бас. Ер нь нэртэй төстэй авсан байна гэсэн үг тий. Тий одоо бид нар чи яг компани байгуулахаас өмнө одоо хуучин Empathy гэд сургалт хийдэг. Одоо энэ хуучин түүх сургууль одоогийн Empathy сургуулиудын одоо дээд удирдлах байгууллага гэсэн үг л дээ. Тэнд бас нэг юм төр сургалтууд хийдэг байсан. Тэгээд тэрэн дээр нь бид нэр ерөнхийдөө одоо анхныхаа сургалтуудыг тэдний нэр дээр хийж эхэлсэн. Тэгээд нөгөө хүмүүст ингээд хоногсчоор нь одоо тусдаа ингээд бидээ гарах болохоор ямар нэр өгөх вэ гэдэг. Тэгээд Empathy software гэдэг одоо хоёр үгийг нийлүүлээл Mposoft болгосон. Mposoft болгосон юм байна тий. Тэгэхээр 2006 он гэдэг чи одоогоос бол 20 жилийн өмнө гэсэн үг тий. Mposoft-ийн түүх бол одоо 20 жилийн ойгоо хийсэн гэж бол 20 жилийн болж байгаа юм байна. Тэгэхээр 2006 онд яг ингээд яагаад ер нь тийм Монголын IT-ийн салбар дөнгөж л бас эхэлж исэн юм үе бах те. Ер нь одоо нэлийн бүүм болж боллоо яваагүй те. Технологи том байгууллагуудад л бол ер нь технологи гэдэг зүйлүүд л ингээд айгүй хэрэгжижсэн баг. Тэгэхээр тэр үед яагаад ийм сургалтын төв гэдэг юм уу те. Сургалтын төвөөс эхэлсэн гэж би бол ойлгож байгаа. Тэгэхээр яагаад сургалтын төв ингэж эхлэв те. Шалтгаан нь ер нь юу байв? Тийм яагаад ингээд хүмүүст тухайн үеийн одоо инженерүүд гэх юм бол юу гэдэг нэг байгууллагад ингээл ороод те инженер хийгээл за гадаадд төгсч ирсэн инженерүүдийг бол бүр одоо бас тажгүй өндөр цалинтай ч юм уу ингээл ажилд орох боломж бол байсан баг. Тэгэхээр таны хувьд танаа хамтрагчийн хувьд ер нь яагаад ийм сургалтын төвөөс төв хийя төвтэй болёо гэж хийцэн бэ? Тэгэхээр яг ер нь бол нөгөө санаа нь болохоор манай хамтрагчийн маань бас нэг хамтрагчтай маань бас хамааралтай. Яагаад тэгэхээр одоо намайг оюутан сурж явах үед бас манай хамтрагч маань дараа нь бас Туркт ирээд суралцж агаад ер нь бол нөгөө хажуугаар нэг Microsoft-ийн сертификатын сургалтууд бас хамрагдаад Туркт сурж байхдаа. Тэгээд бас ийм Certified System Engineer гэдэг ийм сертификаттай болчихсон байсан.
Тэгээд тэр хамтрагч маань ерөнхийдөө нөгөө энэ чиглэлийн сургалтууд хамтарч хийвэл боломж байна. Ягаад тэгэхээр нөгөө одоо заавал ихтэй одоо тухайн үед ч тийм заавал ихтэй сургууль төгсөөгүй байсан ч гэсэн бас ийм сертификатуудтай байх юм бол хүмүүс бас ажилд орж болох юм байна гэдэг тийм. Дээр нь бас яг хуу төгссөн хүмүүс ч гэсэн ингээд нэг суур онлайн мэдлэг л авдаг болохоос яг нэг практик мэдлэг аюул жоохон хомс байдаг. Нэрийн мэрэгсэн мэдлэг тий. Тэгэхээр зэрэг тийм хүмүүсийг бас ингээд мэрэгшүүлэх хэрэгцээ шаардлагууд байгаа маань гэдэг. Тэгээ ялангуяа Microsoft-ийн яг чиглэлээр ингээд одоо тийм мэрэгшүүлэх сургалтууд бол ерөөсөө огт байдаггүйсэн. Тийм. Тэгэл би өөрөө баг 1 жил энэ сертификатуудыг бас авах гэж өөрөө нэлээх бэлдсэн. Тийм. Тэгээд өөрөө сертификатууд авчаад тэгээд албаасаар эхлүүлсэн л дээ. Тэгэхээр ер нь бол Microsoft маань ингээд 20 жилийн сургалтын одоо технологийн салбарынхныг Монгол одоо 100000 гаруй давхарцсан доогоор 100000 гаруй инженерүүдийг сургасан юм түүх байгаа юм байна. Би бол одоо хамгийн анхны мэрэгшүүлэх технологийн мэрэгшүүлэх сургалтын төв гэж болвол одоо бодож байгаа нэлээч угаасаа ийм төвүүд бол маш цөөхөн байгаа дээ. За сүүлийн үед л нөгөө борооны дараах мөөг шиг бас нэлээд олон гарч ирж байгаа шиг байна. За AI төгсөнтэй холбоотой энэ сургалтын төвүүд бол сургалтуудыг бол одоо хүн болгон л бас хийдэг болж юм те. За тэгэл хөгжүүлэгч нарыг бэлддэг сургалтын төвүүд бол бас одоо байгууллага болгон баг хажуудаа нэг академитэй тэгээд хөгжүүлэгч нар бэлдээд авч явах шиг байна. Энэ нөгөө ажлын байран дээр ажлын хүчний хомсдолтой бас холбоотой байх гэж би зүгээр таагаад байгаа. Өөрсдийн сайн хүмүүсийг бэлдэж авч ажилдаа авч ажиллуулах гэсэн зорилготой ч юм уу байгаад байгаа шиг байна. Тэгэхээр Microsoft маань бол ер нь одоо Монголын ингээд тодорхойлцоход бол буруудахгүй байх. Монголын хамгийн том одоо технологийн сургалтын төв, хамгийн ууган тий хамгийн том технологийн сургалтын төв гэдээ бол тодорхойлоход бол буруудахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр танай хамт олонд бас энэ 20 жилийн хугацаанд тий энэ олон инженеруудыг дэлхийн түвшний инженер бэлтгэхэд тусалсан гэдэг чинь тий энд гар бие оролцсон гэдэг бол маш том одоо гавьяа байх гэж бодож байна. Тэгэхээр танай хамт олонд бас баяр хүргэмээр санагдаж байна. Баярлалаа. Тийм. Яг ер нь бид нар нөгөө сургалт хийж явах явцдаа яг өөрснөө бас энэ нийгэмд яг ямар үнцийн өгөөд байгаа юм бэ гэдгийг бол бас өөрснөө ингээ хараа явж байгаа. Тэнгүүд нөгөө тухайн үедээ бол нэгдүгээрт яг ийм шинэ тутам ийм технологиудыг ингээ заадаг тэрний ялгаа одоо бус газруудаас ялгаатай байсан. Хоёрдугаарт нэг юм болохоор яг аль бизнес сертификат авахын тулд нэг Монголд шалгалт өгөх баг боломжтой айгүй хомсхон. Маргааш дандаа гадагшаа явж сураад тэгээд шалгалтаа дандаа гадаад сурж явах хугацаанд өгдөг ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар явдаг. Тэгээд нөгөө энэ зарцуулагддаг одоо мөнгө төгрөгүүд бол айгүй өндөр байдаг гэсэн л та. Тэгээд тэр мөнгөнийг ясандаа бас тодорхой хэмжээгээр Монголдо үлддэг гэсэн үг тийм. Илүү хямдхнаар олон улсын сертификатыг ерөнхийдөө Монголда бас авах боломжийг бид нар нөгөө шалгалтын төвийн нэрхийг бас давхар аваад ингээд шалгалт авдаг болсноор бас тийм бас хөв нэмэр бас оруулсан гэж боддог тийм. Тийм байна. Ер нь инженерүүдэд маш чухал үр өгөөчтэй, маш чухал хөв нэмэр оруулсан юм байна. За ингээд за 20 жил боллоо тий 20 жил. За яг хуу 10 хэдэн жилийн дараа хизэнээс ер нь та за хэдүүлээ ингээд сургууль болох хэрэгтэй юм байна тий. Ер нь нэг сургуультаа тодорхой хэмжээнд хамтраад ингээд за болж өгвөл бас өөрсдөө сургуулийн эрх авах гэж үзсэн байх тий. Тэгэхээр ер нь яагаад та ингээд сургууль болохоор шийдэв тий. За тэгээд болсны давуу тал юу байна? Энэ үед ямар челленжүүд та бүхэнд бас тулгарч ив. Тэгэхээр яг хуу сургууль байгуулах санаа бол ерөнхийдөө манай их сайхан захирал та ерөнхийдөө ингээд бас нэлээх ярьдаг байсан. Тэгээд анх бол нөгөө одоо хуучны нөгөө Teams гэдэг штеп. Тэгээд сүүлд бол нөгөө одоо чи юу гэж нэрлэдэг вүлээ? Одоо юм 2 жилийн нөгөө сургалтууд байгаа даа штеп. Сүүлийн үед бол коллеж хэлбэрлүү шилжиж байгаа. Коллеж байгаа тийм. Тэгэхээр анх бид нар нэг тим юм бий болгоул гэдэг бол санаа байсан. Тэгээд тэрний төлөө явахаар зэрэг бас тэрэнд зарцуулагдах төсөв мөнгө ингээд шаардлагууд нь ерөнхийдөө дээд сургууль байгуулах шаардлагатай бараг ижлэгийн төвшөнд очих юм байна гэд.
Тэгээд яагаад ер нь ингээд нэг бакалаврын хөтөлбөр бас бий болгож болдгоо ингээд. Тэгээд одоо манай инхчин гэдэг одоо сургуулийн захирал хийж байгаа бас инхчиндээ бас тэр үед бид гурван ингээд таарлалтад уулзаад ийм санаа байна. Энийг одоо яаж ажил болгох вэ гэдээ бас ингээд ярилцж байгаа. Тэгээд шинээр ингээд сургууль нээхэд бас лиценз авах нь бол бас нэлийн том шалгуур өндөртэй ажил юм байна. Тэгэхээр одоо байгаа сургуулиудад хамтарч ажиллах санал тавиад ийм технологийн хөтөлбөрүүд хэрэгжүүлүүлээ яасан бэ гэдэг тийм. Тэгээ бид нэр эдэр их сургуульд ер нь ингээд сургуулиудыг бас нэлийн ингэж авч үзэж харьцуулж харж байгаа. Тэгээд эдэр их сургуульд бол санал тавиад бидний саналыг аягүй нааштай гоё хүлээж авсан. Эдгээр сургуулийн захирал зориг захирал гэдэг. Зориг захиралтай уулзаад ингээд бидний саналыг аягүй гоё хүлээж аваад тэгээд тэдний одоо эдгээр сургуулийн харьяа бүрэлдэхүүн сургууль маягаар зохион байгуулагдаад тэгээд энэ програм хангамж, химэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын гурван хөтөлбөрийг бол хэрэгжүүлж ирсэн байж байгаа тийм. Хэдэн он гэсэн үг лээ одоо сургууль байгуулагдаад одоо бид нар чинь ингээд анхны эсэлд авсан оюутнууд маань 3 дугаар курсэд төгсөж байна. Тэгэхээр нэг жил дахин сураад яг анхны одоо төгсөгч нар маань гарч ирнэ гэсэн. Тийм байна тий. Тэгэхээр 2023 оноос эхлээд эсэлтээ аваад явсан гэсэн үг юм байна. Тэгээд 22 оноос л ерөнхийдөө тэр санаан дээр ажиллаад эхэлсэн байна тий. Тэгэхээр нөгөө хэрэгцээ шаардлага нь бол одоо ажлын байран дээрээс одоо нэг хүмүүсийн яриад байгаа шүү дээ тий. Нэг их сургууль төгсөж байгаа хүмүүс бол оюутнууд бол ингээд одоо чанаргүй байна ч гэдэг юм уу тий. За чанаргүй гэх нь хаашийн ажлын байран дээр гараад ирэхээр ер нь ур чадвар нь бас одоо хангалтгүй байгаад байна гэл тэгэж ярьдаг. Шууд л баг нэг юм инженер л ажилд авчих гад байдаг шүү дээ тий. Ер нь бол тэгэхээр тэрнийг илүү орлох үз. Одоо сайн инженер, ур чадвартай инженер бэлдъя л гэсэн зорилготой юм байна зөв. Тийм. Тэр маань бол мэдээж нэг зорилго. Гэхдээ ер нь бол бидний ингээд өөрөө байгаад байгаа шүү дээ. Ерөнхийдөө дэлхийд гарах Монгол инженерийг бэлдэнэ гэдэг. Одоо ерөнхийдөө яг их том сонсогдож магадгүй. Гэхдээ энэний артлын одоо тэр зорилго юмнууд бол их энгийн. Яагаад тэгэхээр яг дэлхийд гэж байгаа дэлхийд үнэлэгдэх Монгол инженерүүд бэлдэнэ гэдэг тийм өөрөө. Тэгэхээр энэ дээр яг дэлхийд гэдэг нь ер нь бол ингээд хилтэй байх хэвээр. Одоо манай сургууль бол илүү ингээд оюутнуудтай англи хэлийг бол ингээд угаасаа заавал эзэмшүүлэхийг хичээдэг. Дээр нь 4 жил бол баг ингээд оюутан бол англи хэл үзэж байгаа. Тэгээд дээр нэмээд бид нар сонголтоор япон хэлийг бас ордог. Сонирхох юм бол нөгөө оюутан маань япон хэл бас давхар ингээд суугаар явах. Тэгээд энэ маань юунаас үүдэлтэй вэ гэхээр манай зарим хамтран одоо үүсгэн байгуулагч нар маань бол ингээд Япондаас ажилд сурч одоо доктор хамгаалсан, ажиллаж ирсэн гэдэг олон хүмүүс байдаг. Ингээд тэр хүмүүс одоо бас нэг харсан юм юу гэхээр Японд ингээд бол инженерүүдийн дутагдал бол бас маш их байдаг тийм. Тэгэхээр тэнд гол нь японочдын тавьдаг шаардлага юу гэхээр хилтэй байх гэдэг шаардлага бол ингээд ээждэг. Тэгэхээр бид нар бас тэр өнцгөөс нь бол ингээд дан ганц зөвхөн инженерийн боловсрол эзэмшихээс гадна бас ингээд хилтэй тий бусад одоо гадаадын экспертүүдтэй төсөл дээр ажиллахад ингээд хэл усны ямар нэг асуудалгүй байхаар тий ийм бас инженерүүдийг бэлтгэхийг зорж байгаа. Ягаараа бас ялгаатай тий онцлог тий. За одоо хоёлаа ер нь яг их сургуулийнхаа сэдв рүү тий технологийн сургуулийнхаа сэдв рүү орё гэж бодож байна. Элсэлтийн хувьд ер нь ямар байна те. За тэгээд дээрэс нь одоогийн элсэж байгаа хүүхдүүдийн нөгөө чадамжууд ер нь ямар байна? Танаа босго оноонууд ер нь ямар байгаа юм? Яэшээр ямар хичээлүүд дээр шалгалт өгөөд ингээд ямар хуу оноонууд авал танаа сургуульд элсэж орж болох юм те. Тэгээд нөгөө 3 хөтөлбөр байгаа гэсэн хөтөлбөрүүдийн талаар ер нь жоохон дэлгэрэнгүй яриул. Тэгэхээр эсэлтийн тухайд бол яг ер нь ингээд нийтлэг одоо ингээд Монголын бусад их сургуулиуд тий бүгдийг л ингээд харьцуулаад ингээд харахаар яг
эсэлтэн дээр бид нар бол нэг өндөр шаардлага бол явахгүй. Яг л боловсролын яамнаас тавьсан шаардлагыг л ер нь адилхан тавьж байгаа. Аха. Мэдээж яг нөгөө эсэлтийн шалгалтын дээр өндөр оноо 650-аас дээш ч юм ингээ оноо авсан хүүхдэд бол бид нар тодорхой нөгөө шатлалтаагаар одоо тэтгэлэг шалгал олгодог юу байж систем бол байж байгаа. Тийм. Ер нь бол нөгөө 3 хөтөлбөр маань гуруула ерөөхдөө нөгөө тэр эрэлт ихтэй одоо нөгөө тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд байж байгаа. Тэгээд тийм болохоор бас нэг юм одоогийн ингээд нэг юм төгсөж байгаа хүүхдүүд нөгөө нэг яг 26 онд ямар мэрэгчдэд илүү эрэлттэй байгаад байна гэдэг дээр болол ингээд хараад идэх юм байна л да. Гэтэл ухаан жилдээ тий. Одоо манай их сайхан энэ юу зөвлөдөг вөхөр жишээлхэд илүү 30 оны үед тий 35 оны үед ч юм уу магадгүй ингээд тэр үед ямар мэрэгжил илүү их үн цэнтэй байх юм бэ тий. Тэрийг бодож өнөөдөр сонголтоо хийх хэрэгтэй гэдэг юм бас байна. Яагаад тэгэхээр энэ хүүхдүүд маань сураад бас тодорхой цаг хугацаа өнгөрнө шүү дээ тий. Тэгээд гарах үед нь аль мэрэгжил илүү оновчтой байх нь гэдэг. Тэгэхээр энэ төрлийн судалгаануудыг одоо хүмүүс ингээд интернетээс ингээд хаагаад үзэх юм бол яг манай энэ 3 хөтөлбөр маань гурлаа хамгийн эрэлттэй мэрэгжлүүд энэ ингээд явж байгаа. Тийм тэрүүгээр бол аяга онцлог. Тэгээд яг хоо бид жил болгон юу хийхийг хичээдэг вөхөр өдөө орон нутгаар одоо манайхаа явж ерөнхийдөө мэрэгжил сонголттой холбоотой бол баян ингээд хүүхдүүд яриагээ явдаг. Хашгаангийн хүүхдүүдэд. Тэгээд эндээс яг нэг анзаарэгддэг юм болохоор эцэг эхчүүд бас жоохон мэдээлэл дутмаг байгаад идэх юм байна. Тэднэрт бас хандаж мэдээлэл одоо энэ IT гэдэг чинь яадгийн те дотроо ямар боломжтой байдгийг гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй юм. Яагаад тэгэхээр тэр хүмүүс маань бас шийдвэр гаргалтанд их нэг мөнгө санхүүгийн шийдэж байгаа учраас их оролцоод идэг юм байна л да. Одоо дийлэнх юу гэдгийг оюутнуудын шийдвэр гаргалтанд эцэг их орж л байгаа шүү дээ. Тийм. Ялангуяа орон нутагт бол ингээд бас арай нэг илүү оролцоод байдаг байна тийм. Яг хотын хүүхдүүд бол бас арай нэг өөрийнхөө шийдвэр гаргах юм арай илүү ч үүдэг ч юм тийм. Энэ нь яг нөгөө хүмүүсийн мэдээлэлтэй үгээс болоод байна л да. Тэгэхээр зэрэг энэ талын нэг бол бас хийхийг нэлийн хичээж ажиллаж байгаа. Тэгжээж бид нар нийт массаараа одоо IT-ийн салбарын мэрэгжлүүдийг сонгож орж ирэх юм оюутнуудын тоог нэмэх ийм хэрэгцээ шаардлага бол байгаа л. Манай яг мэрэгжлэр ингээд сурч байгаа оюутнуудын тоо бол их бага байгаа гэж хараад байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол тэр анх мэрэгжил сонгохдоо жоохон мэдээлэл муутай байна уу та гэдэг юм л хараад байгаа. Тэгэхээр одоо Microsoft технологийн сургуулийн хувьд бол босго оноо бол ерөөсөө юу юм байна? Одоо боловсролын яамны гаргасан угаасаа бүгд л тэрийг мөрдөх ёстой юм байл л шүү дээ. Тэр босго оноо тухайн мэрэгжилд шаардлагатай босго оноо тэгээд угаасаа математик, физик, нийгэм, англи хэл лөө тий. Математик, физик хоёрын аль нэгээр нь англи хэл нийгэм хоёрын аль нэг. Хоёрдугаар сонголт нь англи хэл нийгэм хоёрын аль нэгээр нь гэдэг тийм. Тэгээд монгол хэллээ бас ингэ бүгдгсэн байх хэрэгтэй шүү дээ. Заавал өгчиж их сургуульд орох хэрэг наавна гэдэг байгаа тий. Тэгэхээр энэ бол бүгд адилхан юм байна. Тэгээд өндөр оноо авсан байвал тэтгэлэг өгдөг юм байна. Тийм илүү боломж олгоно. Ялангуяа тэтгэлгийн хувьд бид нар олон улсын олимпиадад ингээд оролцсон хүүхдийн хамаа шууд эхний жилийн төлбөрөөс ингэж хүлээлж байгаа. 100%. Тэгээд цаашлаад нөгөө сургалтынх нь амжилтаас хамааруулаад тэрийг үргэлжлүүлэх үү гэдэг. Улсын олимпиадад бас ингээд байр эзэлсэн хүүхдүүд байх юм бол тэднийг бас 100% ингээд одоо яг саяын чиглэлээр шүү дээ мат физик гэдэг ч юм уу тийм энэ чиглэлээр ингээд амжилт гаргасан хүүхдүүд байх юм бол эсвэл мэдээлэл зүйн чиглэлээр ч юм уу тийм олимпиадуудаас амжилт гаргасан хүүхдүүдийг дэмждэг. Одоо энэ нөгөө өрсөлдөөн чинь бас амар их байгаа шүү дээ. Ерөөсөл бүгд л урилга өгөөд бүгд ингээл байгаа тийм. Тэгэхээр яг яагаад тийм за олимпиадад үнэхээр амжилт гаргасан за эсвэл улсад ихний 3 байрт физикээр орсон хүүхэд яагаад мөс биш, шүтис биш тийм ер нь Microsoft-д сурах ёстой гэж та за ёстой гэх нь сайшийн те сурвал илүү давуу тал болно гэдгийг та ер нь юу гэж тайлбарлах вэ? Яг ер нь бидний
нөгөө зорж байгаа түрүүн би ерөнхийдөө ярьсан те дэлхийд үнэлэгдэх Монгол инженери бэлтгэн. Яг хоо энэ ураагаараа ерөнхийдөө ялгархыг бид нар хичээж байгаа гэж ойлгож байна те. Нөгөө талаасаа бол бид нар бас манай багшлах боловсруучнууд маань бол те багш нар маань бол бас ингээд өөр өөрснийхөө чиглэлээр ингээд бас нэлээд бас мэрэгссэн. Тэгээ бидний бас нэг хийхийг хичээж байгаа зүйл юу гэхээр дан онол гэхээсээ илүү практиктэй инженер хүмүүсийг одоо яг хөө мэдээд зарим хүүхдүүд бол цаашаа илүү судалгааны чиглэлээр явж болно. Гэхдээ бидний гол бас ялгаатай хийж хэрэгжүүлэхийг хичээж байгаа зүйл маань илүүтэй юм инженеруудыг бэлтэнэ гэдэг зорилго бол бас байж байгаа. Тэгэхээр энүүгээрээ бас магадгүй ялгаатай байж болно тийм. Тэгэхээр илүү нөгөө сургалтын хөтөлбөр одоо тэгэнгүүт за хоёлаа дэлхийд үнэлэгдэх инженеруудыг бэлтэнэ гэдэг ураатай тийм. Тэгэхээр хөтөлбөр одоо бусдаас давуу байж иж арай өөр байж иж бид нар ингэж яг мэрэгсэн инженерүүд болох гэдэг нь шүү дээ тий. Тэгэхээр танаа хөтөлбөрийн хувьд ер нь ямар давуу талууд байна? За одоо үндсэн суурийг сургуульд орох хэвээр заавал суур хичээлүүд ер нь бүгд ордог юм уу? Одоо зарим хүүхдүүд бол яг үнэндээ одоо моёс шүтист ороод тий. Тэгсэн хэрнээ за бараг л түүх үзээд байна. Бараг л одоо математик 2 ингээл амар их үзээд байна ч гэдэг юм уу тий. Тэгсэн хэрнээл одоо за хуучин болвол онцгой байдлын хичээл ордог мордог байлаа шүү дээ тий. Гавшгаас хамгаалах гэх хичээл ордог, биеийн тамир ордог гэсэн. Танаа хувьд ер нь яадаг юм тий. Яг л 1-р курсээс нь ахуулаад мэрэгжлийн хичээлүүдээр ингээл ороод яваад байна уу? Яаж юм ер нь? Яг нь ер нь тэр хөтөлбөрүүдэд яг энэ хичээлүүд байгаад байдаг нь угаасаа нэг боловсролын яамнаас тавьсан тийм шаардлагууд л та. За. Тий угаасаа байдаг. Одоо хамшигаас хамгаалах нь байна, биеийн тамир нь байна. Тэгээд эдгээр бол угаасаа байдаг хичээлүүд гэсэн. Тэгэхээр тэрэн дээр бид нар яг хуу зарим нь жоохон сонголттой одоо байж болдог тий. Зарим нь бол заавал үзэх хэрэгтэй гэдэг ингээд шаардлага тавьсан байдаг болохоор бид нар бас тэр шаардлага нийцчил нэгэсэндээ ажиллаж ин гэсэн үг тий. Зүгээр хөтөлбөрийн яг мэрэгжлийн зүгөөсөө яг ямар онцлог вэ гэхээр бид нар бол ингээд 3 хөтөлбөрийнхөө одоо мэрэгжлийн суур хичээлүүд гэж байдаг. Мэрэгших гэдэг одоо дараа нь илүү 3-4 курс руу үздэг хичээлүүд бас байна гэсэн. Тэгэхээр зэрэг энэ мэрэгжлийн суур хичээл дээр бид нар ямар онцлог тусгаж өгсөн гэхээр 3 мэрэгжлийнхаа хичээлүүдийг ингээд суур хичээлүүдийг бүгдэнд нь яг ижилхэн саналтай болгодог. Одоо програм хангамжийн 3 хичээл, хиймэл оюуны 3 хичээл, кибер аюулгүй байдлын 3 ийм суур хичээлүүдийг бүх оюутнууд маань үздэг. Тэгэхээр зэрэг эхний 2 курстэй бол бүгдээрээ л яг л ижил ийм суурин дээр бэлтгэгдэж байгаа гэсэн. Тэгээд нэгийнхаа 1-р курс одоо 2-р курсыг хагасаас хойш илүү аль анги руу орох вэ гэж ингээд сонголт хийгээд явна гэсэн. Програм хангамжийг авах юм уу, хиймэл оюунаар авах юм уу, кибер аюулгүй байдал. Энэ сонголтыг өгдөг нь бас манай хөтөлбөрийн нэлийн том онцлог гэж бодож байна. Яагаад тэгэхээр програм хангамжийн мэрэгчлэн болох байсан ч гэсэн тэр хүн кибер аюулгүй байдал болон хиймэл оюуны суур мэдлгүүдийг бас олгосон байгаа гэсэн үг тийм. Нөгөө хоёр мэрэгжил дээр ч гэсэн бас яг адилхан нөгөө хоёр хөтөлбөрөөсөө ингээд суур одоо бас эзэмшсэн байна гэсэн үг тийм байна. Тэгэхээр нөгөө зарим сургуулиуд чинь 2-р курсээ төгслөө бөөнөрөө нэг одоо бизнесийн удирдлага гэж яваал дараа нь маркетинг гэж яваал ингээл салдаг шиг болж байгаа юм биш үү тий. Тийм байна. Тэгэхээр илүү бас мэрэгчлээ анханасаа ер нь би шууд л хиймэл оюуны инженер болёо гэж орж ирэхгүйгээр орж ирээд нэг жоохон танилцаад дуртай ямаа олоод тэгээд за би энэ 3-ын аль нэгээр нь явъя гэдгийг шийдэх боломжийг ер нь олгож байгаа юм байна. Олгож байгаа тий. Тийм байна. Тэгэхээр тэр нь бас даваа тал болж байна тий. За одоо тэгэнгүүт нөгөө за түрүүн тэгвэл ярьсан нийт ер нь эцэг эхчүүд гэдэг юм манай подкастыг сонсож байгаа бусад хүмүүс за энэ нөгөө боловсролын яамнаас гаргасан юм заавал үзэх хөтөлбөрүүд байгаа. Яг уу өмнөх подкастн дээр ч гэсэн ярьж ирсэн, уугнаа захирал бас ярьж ирсэн. Ер нь нэг Монгол хүн, Монгол инженер гэдэг хүнийг бэлтгэх ёстой тий. Эрүүл Монгол хүн гэдэг шиг инженер болж байгаа хүмүүс бол тодорхой хэмжээнд бие бэлдрийн хөгжилтөө тэгэд Монгол хүний нэг ийм суур
чадамжийг заавал эзэмшүүлэх ёстой юм аа л гэлтэгжсэн л да. Тэгэхээр тэр жишгээрээ бүхэл их сургуулиуд бол энэ хичээлийг бол заавал ордог гэдэг. Хүүхдүүд маань ч гэсэн бас мэдээд авчихгүй болвол тий ингээл ааста нэрэ гээл тий ядаргаатай би үндсэндээ л нөгөө программист л болмоор ах чинь надад шууд л код заагаад өгчих л дөө гэдэг зүйлийг айгүйх яриад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол та бүхнийг яг нэг инженерийн төвшөнд бэлтгэхэд заавал байх ёстой энэ суурь ойлголтууд ч юм байгаа. Дээрээс нь Монгол хүн болж төлөвшүүлэхэд бас тодорхой хувь нэмэр оруулаад байгаа гэж үзэж штэ тийм үү? Тий. Яг нь Монгол хүн болгож төлөвшүүлэх гэдэг дээр бол янз бүр бах. Тэр сургуулиас гарсан юмнууд баг. Яг тэгэхээр нөгөө хичээлүүд зарим нөгөө тэр ерөнхий эрдмийн хичээлүүд дээр ч гэсэн ингээд бас нөгөө сонголт өгөх боломжтой байхгүй оюутнуудтай. Тэгэхээр зэрэг бидний хувьд болохоор илүү ёс зүй одоо инженер хүн бол мэдээж ингээд ёс зүйтэй байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр ёс зүйн хичээл за дээр нь одоо өөрийгөө илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй тийм. Ингээд өөрийгөө ойлгуулдаг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлийн сургалтуудыг бол ингээд ерөнхий эрдмийн хичээлүүд дээр бас санал болгодог гэсэн үг. Тийм байна. Энэ маань бол нөгөө тодорхой ингээд чиглэлүүдээр заавал нэг хичээлүүд үзэх шаардлагыг бол боловсролын яамс тавьсан байдаг. Тэгвэл тэр ямар хичээл санал болгох нь бол тухайн сургуулийн бас за. Яг яг багц бүлэг байгаад байгаа юм байна тий. Одоо байгалийн ухааны, нийгмийн ухааны гэдэг ингээд ийм бүлгүүдээс тэр бүлэг болгоноос ингээд тодорхой хэдийг нь сонгож аваад тэднэр дээр хичээлээ санал болгодог гэсэн. Нэг 2 3 кредитийн 2 3 хичээлээс заавал оруулах хэрэгтэй шүүгээ тэгээд оруулж байгаа юм биш үү тий. Гамшигаас хамгаал гэдэг бол зайлшгүй угаасаа байдаг. Ер нь бол хүн ингээд одоо сая ингээд бас гал гараал ингээд асуудал болж шүү дээ. Тэгэхээр нөгөө байгалийн янз бүрийн юм болоход бас хүн өөрийгөө бас яаж эрсдэлгүй авч гарах уу гэдэг чинь бас ингээ хүний амьдралд хэрэгтэй л бас ур чадвар байгаа хөөх тийм. Тэгэхээр тэрийг нэг төвөгшөөд авах бол би бол шаардлагагүй л гэж бодож байгаа. Харин тийм. Гэхдээ амьдрал дээр гараад тэр чинь нэг юм онцгой байдлын газар дээр очиод ганц нэг лекц сонсоол тэгэл ингээл өнгөрдөг байсан юм аягүй нэг тийм сонин л байдаг байлаа ямар хэрэгтэй юм болоо гэл. Гэтэ одоо бол бодоход тэр чинь ингээд нэг юм заавал байх хэрэгтэй зүйл болоод байгаа. Оюутан байхад бол тэрийг ер нь тэгж боддоггүй л юм байлээ л дээ. Би бол тэгж л бодсон. Тий. За ингээд та өөрөө одоо олон улсад тий Турк улсад ер нь ихтэй сургуулийн боловсрол эзэмшсэн, бакалаврын боловсрол эзэмшсэн юм олон улсын инженер хүн гэж бол хэлж болно. Тэгэнгүүт тэнд 1997, 98, 99 оны үед танд зааж исэн хөтөлбөрүүд тий хөтөлбөрүүдийг за яг тухайн үед та нөгөө энд сургууль зураг болохоор тухайн үеийн эндхийн сургуультай харьцуулахад бол хэцүү. Гэхдээ одоо 97 98 оны Туркид зааж байгаа хөтөлбөрүүд одоо манай энд зааж байгаа ер нь ийм агуулмж гэдэг юм уу те ер нь ингээд дүр зургаараа одоо бас танаа их сургуулийн Туркийн их сургуулийн хөтөлбөрүүд те танаа Emposoft-ийн хөтөлбөрүүдийн мэдээж уялдаа бас байдаг ба хардаг байх гэж бодож байна. Ялгаанууд ер нь юу байв те одоо олон улсад очиж сурах нь ер нь үнэхээр давуу байдаг байсан бах. Гэхдээ одоо тэр давуу байдлыг бид нэр эндээ бас ингээд эзэмшээд явж чадхаар байна уу? Ер нь тухайн үед танаа сургууль дээр ямар хичээлүүд ордог байсан юм гэдэг юм уу? Тэгэхээр яг айгуу зөв асуулт асуулаа гэж бодож байна. Тэгэхээр нөгөө би бол яг нөгөө оюутан болтоо бол ингээд өөрийнхөө сургуулийн хөтөлбөрийг ингээд бусад барууны одоо итэд сургуулиудын хөтөлбөрүүдтэй бас харьцуулж аягүй хардаг байсан. Одоо юу гэдгийг MIT-д юу үзэж байна, Harvard-д юу үзэж байна, Princeton-д юу үзэж байна гэдэг ч юм уу те, Oxford, Cambridge юу үзэж байна гэдэг. Тэгэхэд ингээ харахад манай одоо сургуулийн хөтөлбөр бол яг л тэднэртэй ингээ дүүцгүүц, яг л ижлэгэн хичээлүүдийг санал болгодог, хичээлүүд дээрээ ашиглаж байгаа сурах бичиг те энэ хөтөлбөрүүдийг ингээ харахаар зэрэг яг л адилхан тэдний хичээлдээ хэрэгэлдэг хэрэглэгдэхүүнүүдийг л бид нар бас адилхан хэрэглэдэг байсан. Гэт тухайн цаг үедээ бол яг л тийм байсан. Тэгэхээр тухайн цаг үеийнхаа хөтөлбөрөөр бол би өөрийгөө аюу тийм сайн суур боловсруулж авсан гэж хардаг. Тийм одоо тэгэнгүүт
мэдээж ингээд 20 жилийн хугацаа өнгөрчхөөр зэрэг энэ хооронд технологи маань бас ингээд өөрчлөгдөөд тий бас юмнууд ингээд өөрчлөгдөж байгаа. Нийгмийн хүлээлт хандлага ч ингээд бас өөр болж байна тий. Тэгэхээр зэрэг яг хөө энийгээ дагаад мэдээж хөтөлбөрүүдэд бол ингээд өөрчлөлтүүд орж байгаа л доо. Зайлшгүй шинэ бий болж байгаа технологиудын талаарх ойлголтууд ч юм уу тий. Одоо хиймэл оюухан гэдэг ойлголт угаасаа байдаггүй лээсэн тий. Кибер аюулгүй байдлыг бараг ярьдаг хүн байдаг байсан ч юм уугүй ч юм би сайн санахгүй л юм. Тэгэхээр яг хөө энэ маань ингээд нөгөө нэг нийгмийн ингээд хөвсөл өөрчлөлтийн явцад ингээд хөтөлбөрч гэсэн тэрийгээ дагаад тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байна л да. Бид нар ч гэсэн хөтөлбөрөө боловсруулахдаа бусад их дэд сургуулиуд тий Монголд байж байгаа сургуулиуд за Азад байгаа сургуулиуд тий барууны сургуулиуд гэдэг ингээд ийм бүх төрлийн түвшний ингээд сургуулиудын хөтөлбөрүүдтэй харьцуулж ээж ерөнхийдөө сургалтын агуулгуудаа за ямар хичээлүүд орохын гэдгээ тодорхойлж ийн нэгдүгürt тий. Тэгээд хичээл дээр яг тухайн нэг хичээл дээр юу үзэх юм. Энэ хичээлүүд маань хоорондоо ямар уялдаатай явах юм. Одоо юуг нь үзчихээ дараа нь алийг үздэг байх юм гэдэг ч юм уу тий. Энэ болгоныг мэдээж нөгөө бусад ихтэй сургуулийн хөтөлбөрүүдтэй харьцуулж ээж гаргана л да. Одоо олон улсын явагдаж байгаа тий. Тэгээд тэр жишгээр л бид нар бас гаргаж ирсэн гэсэн үг. Одоогийн хөтөлбөрүүдэд тэгээд нэг одоо онцолж хэлмээр байгаа гэх юм уу. Сүүлийн үед бол ингээд ялангуяа хувийн сургуулиудад сурж байгаа төгсөгч нар маань бол ихэнхдээ гадагшаа явах ийм хандлагатай байгаад байна л да. Шууд төгсөөл ер нь гадагшаа явах юмсан гэл тий. Тэгэхээр одоо бол ялангуяа IT-ийн чиглэлээр ингээд Монголд бол сурахад бол маш их боломжтой. Ер нь бол ингээд манай багш нарыг жишээлбэл ингээд харах юм бол бүгдээрээ л бакалавр Монголд эзэмшсэн хүмүүс байж байгаа. Дараа нь магистр, доктор гэд тий энэ чиглэл дээр бол харин гадагшаа явж илүү мэрэгч судалгаа шинжилгээ хийх нь бол илүү үр дүнтэй бол харагдаж байгаа. Тийм. Тэгэхээр зэрэг бакалаврын боловсролыг бол ялангуяа Монголдо эзэмшихэд бол ямар ч тийм одоо гадаадын өөр бусад оронд очиод эзэмшихтэй би бол одоо үзэж байгаа агуулга сэдв те юмны хувьд ямар ч тийм хоцрогдол байгаа гэж би бол харахгүй байна тийм. Тийм. Ижил төвшөнд л ер нь одоо бакалаврын боловсролыг бол эзэмшиж чадж байгаа. За яг нэг харьцуулах юм бол нэг нэр хөндийн хувьд нэг жоохон юу байж магадгүй тий. Тийм брендийн л асуудал. Брендийн л асуудал болоод байна тий. Одоо нэг тийм онгоо гэдэг чинь тийм нэг та ямар брендийн зураг тамаар ингээд хятадд ингээд үйлдвэрлэсэн зурагт дээр нь брендийн нааж өгöd гэдэг шиг л юм болоод байна л та. Ястал нэрэ тийм байна тий. За тэгэхээр ер нь хөтөлбөрүүдээ бол илүү олон улсын түвшинд олон улсын их сургуулиудын технологийн ойлголтууд одоо заах арга барил те агуулмжтай бол нийцүүлж гаргаж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ дээр нөгөө одоо бусад сургуультай харьцуулах за эсвэл нөгөө талаараа Монгол улсын одоо багшлах боловсон хүчний асуудал бас айгүй хүндэт болж ирдэг те. Тэгэхээр яаж ер нь та одоо нэг багшийн чанар тий багшлах баг бүрэлдэхүүнийг бүрдүүлж чадчихээн. Ер нь одоо Microsoft-ийнхаа хуучин туршлагаар нөгөө сертификаттай мэрэгсэн хүмүүсийг ингээд багш болгоод одоо нэг дидактик гэж ярьдаг тий нэг заахаар урлагийн хичээлүүдэд сургаад нэг таны өмнө сурж исэн шиг ингээд сургаад ер нь багшлуулж гин үү тий ер нь одоо багшийг ер нь хэрхэн тогтоон барьж гин багшийн чанар дээр ер нь яаж анхаарж гин. Одоо мэдээж олон улсын хөтөлбөртөө мөр зэрэгцээд заахын тулд тэр багшийн ур чадвар ч гэсэн нэлийн өндөр түвшинд байх ёстой болж таарна тий. Тэгэхээр энэ багш нараа ер нь бэлдэх тал дээр, сонгох тал дээр баг хамт олныг хэрхэн бүрдүүлж байгаа юм. Яг бидний нэг давуу тал нь болохоор анх ингээ багаа бүрдүүлж явахдаа ч гэсэн тий хамтрагч нараа ингээ багш нартаа санал тавиад ингээд явж явах үедээ бол нөгөө нэгдүгээрт яг тийм тухайн хүмүүс ингээд Монголд байгаа яг л нэг асуудлуудыг олж хараад тэгээд өөрснөө бас энд нэг юм хөв нэмэр оруулчих юмсан гэдэг. Энэ бас сайн ингээд боловсрол Монголч гэсэн эзэмшиж болдог гэдгийг бас ингээ харуулах юм те. Ийм сонирхолтой одоо хүмүүс ингээд манай багт юу нэг байгаа гэж харж байгаа. Тийм нэгдүгээр тэрүүгээрээ бас нэлээд онцлог. Дээр нь бол яг хаа одоо багш нарыгаа бас ингээд нэг давуу тал маань юу гэхээр нэг хувийн сургууль учраас бид нар бол бас багш нарыгаа ингээ хамтрагч байх тий
одоо бас эдийн засгийн нэг юм хөшүүргүүд бий болгож шүү дээ. Тэр бол бас ингээд давуу тал байж байгаа. Дээр нь бид нар бас багш нарыгаа бас янз бүрийн судалгаа, шинжилгээ хийх ч юм уу те. Гадагшаага янз бүрийн одоо сургалт семинарт хамрагдах гэдэг ч юм уу те. Энэ болгон дээр нь бас аль болох дэмжихийг хичээдэг те. Бусад гадаадын сургуулиудтай хамтарсан янз бүрийн ингээд хөтөлбөр хэрэгжүүлэх гэдэг ч юм уу ингээд багш нарын гаргаж байгаа санаачлалуудыг аль болох дэмжиж ажиллахыг хичээдэг те. За энэ маань бол мэдээж нөгөө бас багш нарын одоо өсөл зоригт бас нийцдэг болоо тий. Бас нэг ингээд хамтарч ажиллах урам зориг өгдөг болоо гэж харж байгаа тий. Одоо тэгэхээр ер нь яг хэдэн багштай байгаа вэ? Яг нь ер нь бол ингээд яг энэ гурван хөтөлбөрийнхөө хүрээнд бол нэг 12 үндсэн багш нар байгаа. Тэгээд мэдээж нөгөө нэмэлтээр цагийн бас багш нар байдаг. Тухайн хичээлээ тухайн семестртээ ороод гэрээлээд явдаг багш нар байгаа тий. Тийм бас багш. Тэгэхээр бас олон багш миний төсөөлжсэнс бол олон хүмүүс байгаа юм байна. Тэгэхээр нөгөө та бүхэн чинь өөрсдөө ингээд анхны суур одоо эхлэл нь мэрэгсэн инженерүүдийг бэлддэг те яг л нөгөө ажлын байран дээр ямар ур чадвар шаарддаг вүлээ гэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүс шүү дээ. Ер нь бол те. Тэгэхээр яг тэр чинээгээрээ танаа төгсөгчд яг ажлын байран дээр одоо мэрэгсэн инженер болоод гарч чадах суурийг нь бол та бүхэн маань бас тавьж байгаа бах. Тэгээд одоо Microsoft-д сурлаа гэж бодоход Microsoft-ийн эсвэл ийм сертификаттай болоод ч юм уу те ингээд төгсдөг юм уу? За эсвэл Cisco-гийн сертификаттай болоод төгсдөг юм уу те? Ер нь нөгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэлбэрлүүгээ яаж дөхүүлж байгаа вэ те? Тэр суурьуудыг ер нь яаж тавьж байна? Тэр яг эхнээсээ болвол мэдээж нөгөө манай боловсролын яамны хэмжээний магадлалыг хэмжлэх гэдэг одоо зүйл явагдана. Зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань бол нөгөө нэг тухайн олгож байгаа боловсролын одоо минимум шаардлагуудыг л хангаж ийн үгүй гэдгийг шалгадаг орчтой. Тэгэхээр бид нар энэ шинэ гаргасан хөтөлбөрүүд дээр бол ингээд бас одоо өрцсөн магадлалд ороод энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн гэсэн үг тийм. Гэхдээ одоогоор хөтөлбөр маань мэдээж шинэ байгаа учраас төгсөлт хараахан хийж одоо шинэ хоёр хөтөлбөр дээр бол төгсөлт хараахан хийж эхлэегүй юм тийм. Тэгэхээр зэрэг нэг төгсөлт хийгээд ирэхээр бид нар бас одоо жинхэнэ магадлалын одоо магадлалд шалгалтанд орох юм байна тийм. Тэгээ бид нар гадагшаага мэдээж одоо өөр ямар одоо accreditation байна тийм. Тэр нь бас хамрагдаад явах ийм сонирхолтой байгаа гэсэн. Зүгээр яг төгсөөд гарч байгаа оюутнуудад одоо бид нар ямар ур чадваруудыг нэмэлтээр ингээд бий болгож байгаа гэхээр Cisco Academy-г бол нэгээд бас ингээд хүүхдүүд маань ингээд тэрэнд хамрагдаад эхнээсээ одоо бас сертификат аваа явж байгаа. Microsoft ч гэсэн бас ийм боловсролын хөтөлбөрүүд байдаг. Бид нар тэрийг ч гэсэн бас ерөнхийдөө нэвтрүүлнэ гэдэг ийм бодлогоос бас баримтлаа явж байгаа. Тэгээд энэс гадна яг манайд суралцж байгаа хүүхдүүдэд ямар боломж бид нар бий болгож байгаа гэхээр гадаадын одоо ихтэйд сургууль болон компаниудтай бол гэрээ хийгээд дадлагжих болон солилцооны ийм хөтөлбөрүүд болоос нэлээд хэрэгжүүлж байгаа. Одоо internship гэсэн үг юм байна тий. Бид нар 3 жил болж байгаа ч гэсэн бас нэлээдгүй хүүхдүүдийг гадагш нь ингээд солилцооны хөтөлбөрөөр дадлагжуулах хөтөлбөрөөр бол ингээд гадагшаа явуулсан байж байгаа. Тэгээ энэний маань айгүй үр дүнгууд нь гарч байгаа. Ягаад тэгэхээр нөгөө тэнд очиод яваад одоо Японд, Тайван, Солонгост гэдэг ингээд одоо дадлаг хийсэн солилцоогоор очсон ингээд оюутнууд маань буцаж ирээд нөгөө бусад хүүхдүүдтэй айгүй гоё юм одоо харсан үдсэн зүйлээрээ ийм хийж болох юм байна. Тэгж болох юм байна. Ийм уралдаан тэмцээнд оролцмоор юм байна гэдэг ингээд тийм гоё одоо сэтлүүдийг бий болгож юм л да. Тэгээд эннийхээ үр дүнд одоо манай хүүхдүүд бас ингээд байнга одоо дотоодынхоо тэмцээнүүдэд ордог байсан бол сүүлдээ ингээд гадаадын бас тэмцээнүүдэд оролцож байна. Дан ганц мэрэгжлийн гэхгүйгээр одоо гар тулааны хүртэл одоо гадагшаа явж байгаа тэмцээнд оюутнууд дэмжиж явах жишээ дээ. Ягаад тэгэхээр тэгж хүүхдүүд одоо оюутнууд маань гадагшаа явснараа юм үзснээрээ бас ингээд боломжуудыг их олж хараад тий илүү ингэж болох юм байна.
тэгж болох юм байна гэдэг санал санаачлалуудыг эргээд сургуультай тавьдаг тийм ийм юмд оролцмоор юм гэдэг тийм тэр болгонд нь бол сургуулийн зүгээс бас дэмжихийг хичээдэг. Та сая ингээд хид хідэн одоо олон улстай холбоотой солилцооны хөтөлбөрүүд за их сургууль байгууллагууд интерншип хийж байгаатай холбоотой зүйлүүд ярьж байна. Тэгээ хүүхдүүд ингээд гадуур яваад ингээд гадагшаа яваад өстой нөгөө гадаад очиод галуу шоуг нямах идэж изээд тий шал өөр зүйлийг ингээд ойлгоод ирж байна гэдэг чинь. Тэгэхээр энэ хамтралууд өөрөө ямар хамтралууд байгаа юм? Танай сургуульд одоо хэрхэн хаашаа явуулж чадчих. За Тайвань руу явж байгаа гэж энэ Япон руу явж байгаа гэж энэ ямар сургуулийн хамтралууд байна уу? Байгууллагууд дээр очиж одоо зуны 3 сарынхаа 2 сарыг нь дадлага хийдэг ч гэдэг юм уу тийм хөтөлбөрүүд нь энийг жоохон хоёлоо дэлгэрүүлээд яриад хөө. Яг нь бид нар одоо үйл ажиллагаа эхлээд нэг 3 дахь жилд ингэ явж байна тийм. Тэгэхээр энэ хооронд бол ямар ч үсэн Тайванд бол ингээд их сургуулийн хүрээнд солилцооны одоо ингээд манай сургалтын төлбөрөө төлсөн хүүхэд тэмдгийн сургуульд яг ижил сургуульд төстэй хичээлүүдийг тэнд аваад гэхдээ тэнд мөнгө төлөхгүйгээр ингээд бүтэн үйлрэл сураад ирдэг ийм солилцооны хөтөлбөрийг бид нар одоо 2 дахь жилдээ хийгээд одоо 3 дахь хүүхдүүд нь бас яригдчих. Тэндээ амьдрах зардлаа даагаад явчих юм. Тийм. Тэр зардлал хүүхдүүд өөрснөө даана гэсэн. Бид нар бол яг нөгөө сургуультай нь бол гэрээтэй ингээд тохиролцож байгаа. Японд болохоор зэрэг одоо GMO гэдэг Японы одоо хамгийн том баг интернетийн компани байж байгаа. Одоо интернет түгэлт хийдэг тийм. Энэ компанид бол бас ингээд дадлагж зуны ингээд 2 сар дадлагж хөтөлбөрт ингээд хамрагдаад бас ингээд одоо 2 дахь удаага хүүхдүүд маань явж байгаа. Солонгост бас яг ингээд дадлага жоохон тийм солилцооны маягийн хөтөлбөрөөр бас ингээд дадлага хийгээд ирж байгаа. Тэгэхээр шинүүд бол байна л да. 2 дугаар курсээ төгсөөд явчих юм уу ер нь? Солилцооны тэр Тайванд жишээлхэд ингээд солилцооны хөтөлбөр дээр бол 1-р курсээ ерөнхийдөө төгсөөл 2-р курсынхаа явчих болох юм байна. Ингээд явчихж байна гэсэн. Тийм байна. Наа чинь бол бас гоё сонсогдож байна. Тайвань чинь сургалтын төлбөрийн хувьд харьцангуй одоо манайхтай ойролцоод бараг зарим нь багч юм шиг юм байлээ шүү дээ. Тэгээ маш их тэтгэлгүүд олгодог учраас бас тэнд боломжууд байд юм байлээ. Нөгөө байгууллагад очиж дадлага хийж байгаа чинь бас 2-оо төгсөөд явчих болох юм уу тий? Тий ерөнхийдөө бид нар манай хөтөлбөр дээр болохоор ингээд 2 төрлийн ерөнхийдөө дадлага хийх хэрэгтэй байж байгаа. Нэг нь болохоор танилцах дадлага гэдэг. За танилцах дадлага бол илүү мэргэжлийн гэхээсээ илүү ер нь ингээ хүн ажил дээр гарахаар яг яадгийн тий. Одоо ингээд нэг газар ороод ажил хийнэ гэдэг чинь ер нь яадгийн гэдгийг л тодорхой хэмжээгээр таньна гэсэн үг. Одоо ингээд тэнд зөвхөн инженер хүмүүс биш ингээд санхүүгийн ч юм уу, маркетингийн ч юм уу, хүний нөөцийн ч юм уу тий ингээд олон янзын хүмүүстэй харилцаанд ордог юм байна тий. Одоо юу гэдгийг ингээд хүн ажилд орох чинь хүний нөөц тандах хэрэгтэй юм байна тий. Тэнд ийм ажлууд хийгддэг юм байна гэдэг ч юм уу тий. Борлуулалт гэдэг юм чи ингэдэг юм байна гэдэг. Одоо тэр талаасаа нэг юм дадлага их хэрэгтэй байдаг. Нөгөө дадлага нь болохоор илүү мэргэжлийн гэсэн үг. Одоо тухайн сурч байгаа хөтөлбөрийнхөө чиглэлээр тухайн компанидаа яг бас тодорхой ажлын байран дээр үйлдвэрлэлийн дадлага гэж ярьдаг тийм ингээд тийм. Ийм 2 чиглэлээр яаж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол аль алигаар л бид нар явуулахыг хичээж байгаа. Тэгээ ямар ч эхний ээлжинд бол ингээд танилцах дадлагуудыг бол ингээд хийлгээд байгаа гэсэн. Тийм байна. Танилцах дадлагыг одоо 2 сар Японд очиод юм уу Солонгост очиод хийнэ гэдэг чинь айгүй гоё боломж юм шүү ер нь. Ер нь яг энэ хөтөлбөрөөр яваад ирсэн дадлагжаад ирсэн хүүхдүүд маань ингээд өөрснөө ийм байдаг юм бэ, тийм байдаг юм бэ гэдэг ингээд санаачлагууд гаргаад өөрснөө одоо ялангуяа энэ уралдаан тэмцээнд оролцдог юмнуудыг бол ингээд гадагшаа явж ирсэн хүүхдүүд илүү их ингээд энэ санаачлагтай хандж эхэлж байгаа юм тийм байна. Наа ч юм бол ер нь бас гоё чухал байна. Одоо ингээд 3 дугаар курсын бусад улсын сургуулиудын ч юм уу 3 дугаар курсын хүүхдүүдийг үйлдвэрлэлийн дадлага гэдэг нэг удирдамж гаргаж өгөөд за нэг Монголдо нэг аль нэг компани дээр очиод дадлага хий ийм юмнуудыг сурсан бай гэдэг нэг юм гаргаж өгөөл ял хаана ямар компани дээр хийх гэж байгаа нь тэрийгээ одоо тэ 5 сарын 6 сарын 1-ээс өмнө өг гээл
Тэгэл нөгөө талаас нь за тэр хүүхэд тийм юм дээр ажилласан энэ тэрийг нэг сарын л дадлага хийлгээд байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө бас чамлалттай байгаад байгаа. Тэгээ нөгөө тэгвэрээ байгууллагууд ч гэсэн сүүлийн үед цалинтай дадлага гэж хөтөлбөр гэл уг нь гаргаад исэн. Гэхдээ нөгөө нэг хэсэг ирчээ авч яагаад жоохон буурчих шиг боллоо тий. Тэр за яг том үнэхэр мөнгөтэй байгууллагууд банкуд л хийвэрээ авч үлдээд ах шиг байна. Бусд нь бол одоо AI-ийн 900 талбайтай бас ер нь бууруулж гаалах шиг байна гэж харж байна. Тэгэхээр та бүхэн маань бас гадагшаа явуулж ингэж дадлага хийлгэж байгаа гэдэг бол маш олзуурах ууштай айгу гоё мэдээ байна гэж бол би хувьдаа бодож байна. Түрүүн хоёлоо нөгөө юу ярьсан? Магадлангийн шалгалтын талаар ярьсан тий. Одоо ингээд төгсгч гаргаад ирэхээрээ үндсэн магадландаа ингээд ороод ингээд явна гэх. За магадлан гэж нэг зүйл байд юм байна. Дээрээс нь сургуулийн үндсэн боловсролын яамны гаргасан суурь шаардлагууд гэж хөтөлбөрүүд гэж байгаад байгаа юм байна. За тэгэхээр эдгээрт ер нь сайжруулах зүйлсүүд одоо яг та хувь хүнийхээ хувьд те ингээд сургууль ажиллаулж байгаа, их сургууль ажиллаулж байгаа энэ үүсгэн байгуулагч хүний хувьд энэ процессүүд дээр сайжруулах зүйлсүүд ер нь юу байдаг вэ те одоо боловсролын яамд ингээд хоёлаа энэгээр дамжуулаад бас уламжлая гэж бодох юм бол те бусад сургуулиудыг төлөөлөөд ингээд уламжлая бас сонсоосоо гэж хэлмээр байгаа тийм зүйлсүүд ер нь юу байна? Яг би бол шүүмжлэх гэхээс илүү ерөнхий ингээд хөтөлбөрүүдэд тавьж байгаа шаардлагуудыг ингээд харах юм бол ер нь л айгүй байх ёстой л юм зүйлүүдийг шаардж байна гэж харж байгаа. Тийм. Тэгэхээр яг инженер мэргэжлийн хувьд мэдээж нэг ингээд хүн болвол яг шууд одоо боловсролын яамнаас гаргаж байгаа энэ шаардлагууд бол байх ёстой зүй ёсны шаардлагууд гэж харж байгаа. Ер нь бол одоо ингээд хөтөлбөрүүд дээр тавигдж байгаа шаардлага бол олон улсын ингээд бас аккредиташн өгдөг байгууллагуудын тавьдаг адилхан шалгуур үзүүлэлтүүдийг манайхан нутагшуулах гэж оролдож байгаа л гэж харж байгаа тийм. Гэхдээ яг энэ алдаа оноотой зүйлүүд бол байхыг үгүйсэхгүй. Гэхдээ ерөнхий юм бол зөв л явж байгаа гэж харж байгаа. Одоо хөтөлбөрийн үндсэн зорилго юу юм те? Зорилтууд нь юу юм? За тэгээд тухайн нэг ингээ хичээл орж байгаа бол тэр хичээл яг тэр хөтөлбөрийн зорилтуудын яг хаана нь очиж уялдж байгаа юм те? Ямар зорилтыг биелүүлэх гээд одоо тэр хичээлийг орж байгаа гэдэг ч юм яг. Энэ уялдаанууд бол угаасаа ингээ явж байгаа нь би бол зөв л гэж харж байна л да. Тийм. Тэгээд яг илүүтэй сургууль болгоно нөгөө тухайн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр л жинхэнэ ялгаанууд гарч эхэлж байгаа юм шиг харж байгаа. Одоо хэтэрхий их онлайн байх юм уу? Практик давмгаалсан байх юм уу тий? Одоо инженер бэлтгэх юм уу эсвэл жоохон судлаач тал руугаа хүний бэлтгэх одоо эрдэмтэн тий? Судлаач ийм хүмүүсийг бэлтгэх юм уу гэдэг чинь бас жижигхэн ялгаанууд гарч эхэлж байгаа л да. Тэгээ энэ ялгаануудыг бол бас боловсролын яам адилхан боломжийг олгож байгаа юм лээ. Одоо ингээд жишээлхэд бид нар бол энэ гурван хөтөлбөр дээр юу харж байгаа гэхээр одоо нэг арт чиглэлийн бachelor бакалаврын зэрэг тий сайенс чиглэлийн одоо bachelor degree гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг аль алийг нь бид нар ингээд нэг хөтөлбөр дээр бол хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Тэгээ юугаараа ялгаатай байх вэ гэхээр нэг нь бол шууд ажлын байран дээр инженер болоод гарах тал руугаа бэлтгэж гин гэсэн. Нөгөөх нь болохоор илүү цаашаагаас одоо магистр, доктор гэдэг нэг судалгаа тал руугаа ч юм уу те явах боломжтой байхаар хөтөлбөрөө хийж байгаа гэсэн үг. Тэгээд арт буюу одоо яг инженер тал руугаа хөтөлбөрүүд дээр ялгаа нь юу вэ гэхээр тодорхой яг мэргэжлийн суурь зарим нэгэн хичээлүүдийг нөгөө шинжлэх ухааныхаа bachelor дээр сонголтоор санал болгож байгаа бол яг арт чиглэлийн инженерийн хөтөлбөр дээр болохоор шууд тусгаад өгчдөг. Энийг заавал үзэх гэдэг хэрэгтэй. За. Тэрүүгээр бол ялгарч байгаа. Гэхдээ ер нь бол ингээд энэ аккредиташны хүрээнд бол тавигдж байгаа шаардлагууд бол би илүү сайжирч ийн л гэж харж байна. Зөв чиглэл рүү явж ийн л гэж харж байгаа. Тийм байна. Тэгэхээр яг нөгөө бидний хувьд юу гэдгийг ажлын байран дээр ажил олгогчийн хувьд хувьас ингээ харах юм бол нөгөө төгсөгчдийн чанар муу байна. Төгсөгчд шууд ажлын байран дээр гарч ирээл юмаа мэдэхгүй байна гээл те. Тэгэл одоо
яамыг буруутгаал та нар хөтөлбөр дээр анхаарахгүй байна. Аль сургуулиудыг ингээл гадуур тийм ярианууд шүүмжлүүд бас маш их байдаг штэ. Одоо манай боловсролын хөтөлбөр л хоцрогдоод байна гэж ярьдаг. Тэгэхээр яг нөгөө галан дээр байгаа буюу энэтэй өдөр тутамдаа одоо харьцаж байгаа таны хувьд бол одоо таны амнаас сонсох нь надад яг нөгөө бодит мэдээллийг авч байгаа гэж би бол өөрийнхөө хувьд ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр манай хөтөлбөрүүд бол тэр шаардлагууд бол минимум хамгийн байх ёстой л зөв шаардлагууд явж байгаа юм байна тий. Тэгээд дээрэс нь тэрийг өөрийн болгож одоо яг нөгөө инженер бэлтгэхдээ хэрэгжилж байгаа тэр детальны болгож байгаа сургуулиудын ялгаанууд л ер нь гол байгаад байгаа юм байна л гэж ойлголоо. Зүгээр эндээс ингээд харахаар одоо сургуулийн зорилго бол инженер бэлтгэх юм уу, судлаач бэлтгэх гэдэг нэг юм зорилго тавилаа гэж бодъё те. Тэгэхээр за тэр мэрэгжлийн AI-ийн мэрэгжлийн инженер бэлтгэе гэдэг нэг зорилго тавьчлаа. Байгууллагч нэг юм зорилго тавьчаа тэрийг биелүүлэх зорилтууд гаргаад OKR-ууд гаргаад те одоо K индикаторууд гаргаад тэрийг ингээл хэмжээл ингээл ямар ажлуудыг ингэж үе шаттай хийвэл энэ ажил биелэх вэ гэдэг шиг сургуульч гэсэн ялгааг бол инженер бэлтнэ гэдэг нэг зорилго тавьж байгаа юм байна. Тэрийг биелүүлэх 4 жилийн хөтөлбөрийг ажлуудыг зоож тавьж байгаа юм байна. Тэгээд тэрнийхээ араас одоо үр дүнгийн үзүүлэлтүүд ингээд тавиал ингээд хэмжээ явж байгаа юм байна. Ер нь тийм яг л тийм гэсэн. Одоо бидний манай хөтөлбөрийн бас тэр өөрөө бол тодорхой хэмжээгээр зорилго л гэсэн үг шүү дээ. Тийм. Алсын хараа авах гэдэг шүү дээ, тий. Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер бэлтнэ гэдэг. Тэрийгээ бид нэр хөтөлбөр дээр яаж тусгаж байгаа вэхээр нэгдүгээр ийм хилтэй тий. Өстой байх. За тэр нөгөө ёс зүйтэй одоо юу гэдгийг тий. Өөрийгөө илэрхийлэх чадамжтай ийм хүмүүс байлгахыг хичээж байна. Одоо зөвхөн инженер одоо онлайн мэрэгжлийн зүйлээс гадна бусад ийм юмнуудыг аль болох хичээлэх тэр одоо жишээлхэд манай дээр бол ингээд цэвэрлэгч байхгүй. Манай оюутнууд өөрснөө ингээд цэвэрлэгийг хийдэг. За. Япон школын бас нэг нөлөө байгаа тийм. Тэгэхээр яг ингээд инженер хүн гэхээр зүгээр л ингээд компьютерийн хард суугаад ч юм одоо ингээд технологийн хард суугаад ингээд байж идэх юм биш. Тэр чинь бас хүн нийгмийн харилцаанд оролцсон тийм. Бусдад өөрийгөө ойлгуулах илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө энэ юмнууд бол бас давхар ингээд явна гэсэн. Тэгэхээр яг хөтөлбөрийг нөгөө нэг хэрэгжүүлж байгаа сургууль болгоны л өөрийн одоо онцлогоо яаж гаргах вэ гэдэг зүйл байж байгаа. Яг үндсэн тавигдж байгаа одоо яамнаас ч юм тавьж байгаа шаардлага бол энэ хөтөлбөрүүд ийм шаардлагыг дорож хангаж явах хэрэгтэй шүү л гэсэн шаардлагууд байж байгаа. Тэгээд яг одоо магадлал итгэмжлэл дээр тавьж байгаа одоогийн шаардлагууд болохоор ер нь шинэхэн бий болсон л доо. Ер нь бол 24 оноос боловсролын сайдын одоо тушаалаар шинжлэгдсэн юм журам батлагдаад энэ хүрээнд ерөнхийдөө бүхэл сургуулиуд хөтөлбөрүүдээ ингээд шинээр бас ингээд сайжруулаад ингээд магадлал нь орол явж байгаа гэсэн үг тийм байна. Тэгэхээр одоо Microsoft гэдэг технологийн сургууль гэдэг бол Microsoft технологийн сургууль гэдэг нэг юм аж ахуйн нэгж компани. Зорилго нь алсын хараа нь бол те дэлхийн жишгт нийцсэн Монгол инженер бэлтгэх гэдэг юм алсын хараатай. Тэгээд бүтээгдэхүүнүүд нь одоо оюутнууд маань бүтээгдэхүүнүүд болж байгаа. Тэр бүтээгдэхүүнүүдийн чанарууд бол ингээд дүн тэр хөтөлбөр ингээд энэ юмнаас хамаарат ер нь продуктууд гараад ирэх гэдэг. Яг зах зээл дээр гараад ирэхэд л эдний бүтээгдэхүүн чинь нэр үнэхээр сонирхолтой юм байна штэ, гоё юм байна штэ гэдэг зүйлийг нэг ажил болгогч нар хараад эхлэх нь байна. Гэхдээ тэр бүтээгдэхүүнээ нөгөө бид нар ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддгийг шүү гэдгийг нэг юм сурталчлах тэр ажлууд бас маш их хийх ёстой юм байна те ер нь. Тийм. Ер нь бол мэдээж одоо бид чинь суур юмаа ингээд бэхжүүлээд нэг юм 4 жил угаасаа ингээд эн чинь явж ээж те. Тодорхой бүх процессуудыг ингээд давж туулж ээж л энэ хөтөлбөрүүд маань илүү төгс, илүү чанарчаад те. Яг хэлбэрээ олох хэрэгтэй гэсэн үг байна. Тэгэхээр зэрэг тэрэн дээр л бид нар ингээд хичээгэл ажиллаж байна. Тийм байна. Ер нь сонирхолтой санагдчихээн. Ер нь хөтөлбөрүүд ингээд өөрчлөгдөөд өөрсдөө илүү нөгөө инженерүүд байсан, байгууллагууд байсан, корпорат соёлуудад ажиллаж исэн тий олон одоо ажлуудыг төслүүд дээр ингээд удирж исэн хүмүүс яг ингээд их сургууль байгуулад ингээд явхаараа арай илүү нэг юм
одоо нийцтэй гэж хэлэх юм уу да тий. Ажлын байран дээр гарахад нийцтэй тийм одоо ажилтнуудыг бэлдэх бах гэж бол найдаж байна. Ер нь тийм ч байгаасаа гэж бас хүсэж байна. За ерөнхийдөө бас хоёулаа нэлээд олон зүйлүүдийг бас ярьлаа тий. Их сургуулийн боловсрал за та түрүүн бас хэлж ирсэн. За их сургууль хажуугаар нь энэ мэрэгшүүлэх сургалтын төвүүд бол заавал байх ёстой юм аа гэж тэгжсэн тий. Гэхдээ ингээд хүмүүсийн яриагаар бол одоо их сургуульд сурах хүүхдүүд ч гэсэн одоо зарим нь тэгж бодож байна. Их сургуульд сурах шаардлагагүйгээр би нэг жилийн курсыг төгсөөд ингээд девелопер болчих болж штэ. Би энэ сертификатыг аваад Америкт очиод Silicon Valley-д ажиллаж чадж штэ гэдэг тийм хандлага бас айгүйх бий болсон байна л да тий сүүлийн үед. Тэгэхээр энэтэй та ер нь хэр санал нийлдэг вэ тий? Одоо өмнө нь бол та ингээд мэрэгшүүлэх сургалтуудыг ингээд хийдэг байсан хүний үед одоо бол их сургуулийн өөр боловсрал та эзэмшүүлээд бас яваад байна тий. Суур боловсрал руу бас их анхаарад байна. Тэгэхээр ер нь аль нь чухал юм тий. Одоо эхлээд энийг хийгээд дараа нь энийгээ чи сурах ёстой гэх юм уу. За магадгүй чи ингээд өөрийгөө олцсон бие хүнээ олцсон ийм хүний үед бол өөрөө чадчихвэл мэрэгшүүлэх сертификат аваад тий ингээд олон улстай явж болно. Заавал их сургууль төгсөх гээд байх алба байхгүй ч гэдэг юм уу тий. Энд дээр ер нь таны байр суурь бодол ямар байна? Тэгээд ингээд нэг их сургууль байгуулад оюутнуудтай маш их ажиллаад ирэхээр ер нь хэр одоо таны бодол ер нь өөрчлөгдөж байна уу? Ер нь юу мэдэрж байна? Энийг би яг хөө ерөнхийдөө нөгөө хүмүүст арай нөгөө ойлгомжтой байх онцгойс нь яг одоо барилгаар төсөөлөе л дээ. За энэ нэг юм одоо офисын барилга ч юм уу эсвэл ингээд нэг орон сууц ч юм уу тийм ингээд барих чинь тийм үү. Тэгэхээр эхлээд яг нөгөө зураг төсөөл энд юу орох юм, ямар материалаар юуг нь яаж хийх юм гэл бүхэл ямиг нь төлөвлөж ээж энэ юм чинь ингээ хийгдэж эхэлж байгаа шүү дээ тий. За тэгээ хийгдэд эхлэх явцад бол мэдээж нөгөө одоо топигийн өрдөх хүн хэрэгтэй байл болно тий. Рагнур хийдэг хүн бол тэр зарим юмыг рагнах хэрэгтэй байдаг ч юм ингээд янз янзын хүмүүсийн оролцоогоор тухайн баярлал маань босч ирж байна гэсэн. Тэгэхээр ер нь бол IT-ийн салбар ч гэсэн яг төстэй гэсэн үг. Тэгэхээр зэрэг энд ингээд төр сургалтаар яг ингээд хөгжүүлэгч болоод гарнаа гэдэг тий. Одоо яг төр сургалт гэхээр илүү нөгөө мэрэгсцэн ямар нэг байдлаар одоо бакалаврын зэрэгтэй байж байгаа тодорхой сэдв дээр одоо жишээлбэл сүлжээний инженер байлаа гэж бодоход Cisco-гийн тоног төхөөрөмжүүд дээр ажиллахын тулд болохоор илүү Cisco-гийн гаргасан тэр гарын авлагнууд те илүү тэр технологиг яаж тохируулдгийг гэдэг юм чинь нэг юм брэндээс хамааралтай учраас суур мэдлэгээ тэрийг ганцхан хийх боломжгүй байна л да. Тэгэхээр ялцчгүй тийм мэрэгшүүлэх сургалтуудад одоо сурж иж эсвэл өөрөө бие дааж судалж иж те тэгжээж л одоо тухайн юмыг эзэмшиж байна л да. Тэгэхээр энэ хэрэгцээ нь бол ингээд байна гэсэн. Зүгээр богино хугацаанд ингээд одоо нэг дунд сургуулаа төгссөн хүүхэд шууд код бичнэ гэдэг нь бол байж болно. Тэгвэл тэр бол ингээд одоо нөгөө барилгаар ярих юм бол топи өрдөг ч юм уу те. Сайн топи өрдөг хүн байж мэдээж барилгад хэрэгтэй те. Рагнур идэх хүн хэрэгтэй. Тэгэхээр сангийн юмнуудыг ингээ холбоод ухсраад хийдэг мэрэгжлийн хүн хэрэгтэй те. Гэхдээ энэ хүмүүс заавал инженер байх албагүй. Одоо юу гэдэг ингээд одоо бакалаврын боловсрол ингээд эзэмшсэн хүн байх заавал албагүй юм л та. Ийм мэрэгжлийн хүмүүсийг нь тийм одоо сургалтаар бол мэдээж эзэмшиж болно гэсэн үг. Гэхдээ нэг хэсэг хугацааны дараа тэр хүмүүс юуг олж харах вэ гэхээр би ийм том систем хийе гэх юм бол би илүү сайн суур мэдлэгтэй байх хэрэгтэй байна те. Бүх талын ийм ойлголтуудтай байх хэрэгтэй байна. Би энэ сүлжээ гэдэг чинь юу гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Би энэ мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь юу юм? Бас энийг мэдчихэж код бичих хэрэгтэй байна гэдэг ч юм те. Ингээд нөгөө бусад энэ ур чадваруудыг тодорхой хэмжээнд эзэмшиж те. Энийг илүү бас нөгөө тодорхой онлайн түвшинд ойлголтуудыг сайн авч ээж одоо түрүүний нөгөө барилгаар ярих юм бол тэр барилгын чинь зураг төсөөл энэ юмных чинь илүү тийм хүмүүс гаргана гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг энэ аль альных нь хэрэгцээ шаардлагууд нь өөр өөр л байна гэсэн. Тэгэхээр би алстаа яг ямар хүн болмоор вэ те 5 жилийн дараа 10 жилийн дараа би ямар хүн болох юм бэ
гэдэг зорилгоо харж л сонголтуудаа хийх хэрэгтэй гэсэн. Тийм. Тэгэхээр ер нь одоо за яг хуу барилгын салбарт бол ингээд техникумуд, коллежүүд гээд те одоо 9 дугаар ангид төгсөөд яг барилгын техникумд одоо коллежид ороод ингээд бэлтгэгдээд ажилчин болоод ингээд явдаг. Одоо нэг өсөндөө одоо миний ойлголтоор бол ажилчин, ажилтан гэж нэг юм хоёр өөр ойлголт бас яригддаг шүү дээ тий. Тэгээ яг ингээд зүгээр нарийн тэр бүх зүйлүүдийг нь хийдэг. Стол өрлөгчин, засалчин, тэ мужаан, гагнуурчин. Мэдээж нийгэмд бол энэ албан тушаалтнууд бол одоо ажлын байрууд дээр гардаг хүмүүс бол хэрэгтэй. Яг технологийн салбарт яг одоо зөвхөн девелопер, зөвхөн одоо тэр систем админ гэдэг юм уу те. За ер нь дийлэнх сүүлийн үед девелоперууд л одоо яг ингэж нэг юм гадна одоо төр сургалтаар гэж их гарч ирээд ах шиг байна л да. Тэгээ тэр нь өөрөө айгу гадаадд очиж болдог өндөр цалинтай лаг болчихсон гэдэг ах шиг байна. Тэгэхээр төр сургалтаар олгож байгаа тэр нэг юм за одоо Java-гийн сургалт ч гэдэг юм уу те. За одоо эсвэл Cloud Native ч гэдэг юм уу ингээл тухайн сургалтыг тухайн нэг юм бүлэг агуулгыг л зааж байгаа. Гэхдээ их сургууль бол яг тэр инженер болох гэж байгаа, тэр хөгжүүлэгч болох гэж байгаа хүүхдүүд эдгээрээс илүү юуг зааж төлөвшүүлж байгаа гэж та хэлэх вэ? За энэ дээр болохоор одоо зүгээр энгийн жишээ авах юм бол түрүүний нэг одоо ингээд сүлжээ тий нэг юм сүлжээний төхөөрөмж байж гэн. За тэгээд нэг байгууллага ингээд сүлжээг одоо би зохион байгуулах хэрэгтэй байлаа тий. Тэгэхээр зэрэг хаана нь ямар төхөөрөмж ашиглах юм? Хичнээн хүн одоо тэнд ажиллах юм тий. Энэ төхөөрөмжүүд маань одоо ямар хүчин чадалтай байж тэрийг дэмжих юм гэдэг ч юм уу. Энэ зүйлүүдийг бол мэдээж нэгдүгürt бол нэг онлайн түвшинд сайн төлөвлөж ойлгодог байх хэрэгтэй байна л да. Тэрнээс биш ингээд энэ төхөөрөмжийг ингэж тохируулдаг гэдгээр нь тэр бүх юм нөгөө төлөвлөх бол боломжгүй байхгүй. Тэгэхээр зэрэг бакалаврын хөтөлбөр бол хүнд илүү юу өгөх вэ гэхээр онлайн талаас нь тэр хүн Cisco-г ашиглаж гин үү, Huawei-г ашиглаж гин үү, одоо өөр ямар ингээд сүлжээний төхөөрөмж брэндүүд байдгийг те. Тэр аль руу ч очисон суур онлайн мэдлэгтэй хүн бол яах вэ гэхээр маш амархан тухайн брендийн юмнуудыг ойлгоод эзэмшээд хооронд нь уялдуулж ажиллаж чадна гэсэн үг тийм. Зөвхөн нэг брендийн ч юм уу технологиг ингээд эзэмссэн юм бол дахиад дараагийн юм дээр очихоор дахиад бүгдийг суралцсан тийм. Гэхдээ яг онлайн төвшөнд энэ хоёрт ижлэхэн юм нь юу юм гэд ингээд төл том зургаар ингээд харах юм бол жоох учир дутагдaltaй болж эхэлнэ гэсэн. Тийм. Тэгэхээр зэрэг энүүгээрээ илүү ялгарх болов гэж харж байна. За сүүлийн жилүүдэд ер нь нөгөө ажил олгогч нар чинь за зөвхөн hard skill гэхээс илүүтэй soft skill гээл те. За тэгэл харилцаа хандлага, за тэгэл хүүхдүүдийн ур чадварууд, за одоо бүр сүлдээ AI хэрхэн хэрэгэлдэг болсон ч гэдэг юм уу. Энэ зүйлээ өөр мэрэгжлээсээ гадна одоо EQ гээл те. Бусад энэ шаардлагуудыг агиух ер нь шаарддаг болж эхэлж байна л да. Яагаад гэвэл мэдээж тэр чинь нэг юм хувийн байгууллага амжилттай байхын тулд дэмий нэг хүнийг 6 сар сургаад тэ 4 жил сурсан хүнийг дахиад 6 сар авчираад ингээл сургаал нөгөөх нь сайжрахгүй болвол ингээл халаал ингээл ингээд байхгүй хичээдэг. Тэгэхээр та бүхэн яг Amposoft одоо технологийн сургууль дээр те яг энэ ямар өөр нэмэлт ур чадваруудыг зааж юм. За мэдээж түрүүн бол харилцаа хандлагын ёс зүйн асуудлуудыг бол зааж байгаа юм байна. За цэвэрлэгчгүй, үйлчлэгчгүй байна гэдэг чинь өөрөө тэр хүүхдүүдийг нэг юм ажлын байрныхаа орчин дээр цэвэр цэмцгэр байлгах гэдэг зүйлд бол бас сургаж байгаа байх тий. За өөр тэр нөгөө харилцааны тий одоо зөөлөн soft skill-ийн гэж ярьдаг тэр ур чадварууд ер нь суулгаж гин үү. За тэгээд танахыг төгссөн за одоо мэдээлэл технологийн мэргэжилтэй одоо програм хөгжүүлэгч болох юм уу? Ер нь юу болох юм? Энэ хүмүүс ер нь AI-ыг одоо яг 2 жилийн дараа за 4 жил сураад төгсгöd за одоогийн 3 дугаар курсын оюутнууд эсвэл дараа жил төгсгöd те ямар төвшөнд AI-ыг эзэмшсэн байгаа юм.
Тэгэл ажлын байран дээр гарахад нөгөө талаараа баг хуучин нэг юм инженерээс илүү скиллтэй хүн төгсгөж ивэл тэр байгууллагад айгүй хэрэгтэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь та хэд вэ? Яаж анхаарч байна? Тэгэхээр нэгдүгürt бол түрүүний нөгөө нэг одоо гадагшаа энэ янз бүрийн хөтөлбөрүүдэд хамруулахыг хичээж байгаа. Яг тэр оюутнууд энэ санал санаачлага зөвхөн ганц ингэж сургууль хүснээр биш тэр хүмүүс өөрснөө ингэж илүү бас сан сэтгэх тий сонирхох энэ айгүй чухал байна л да. Тэгэхээр ер нь хүний энэ сурах процесс гэдэг чинь ингээ харах юм бол хоёр талтай байгаад байна. Тэгээ нөгөө талд нь ингээ зааж чиглүүлдэг одоо мэдлэгээ ширэлж байгаа энэ хүмүүс байж чинь тий. А нөгөө талд нь энийг хүлээж авч байгаа хүн. Тэгэхээр энэ хоёр хүн чи өөрөө ингээ аль аль талаасаа хүсэл тэмүүлэлтэй байж ич тэр юм илүү үр дүнтэй болох гээд байгаа тий. Тэгэхээр зэрэг хандлагын хувьд яг нь ерөнхийдөө бид нар оюутнуудад байнга л шаардлагатай байдаг тий. Одоо ингээд анхааралтай одоо үзэж байгаа юм цаг тухайд ингээд бас анхааралтай сонсоод авчих тий. Одооны нэг асуудал чинь ингээд хүмүүсийн төвлөрөл айгүй хэцүү байна шүү дээ. Тэгэхээр аль болох ингээд урт хугацааны юм дээр төвлөрч сууж чаддаг тэр чадамжийг бас хүүхдүүдийг эзэмшээсэй гэдэг тий. Энэ дээр бол багш болгоно л бас тодорхой хэмжээний ингээд шаардлагатай байж хичээлийнхээ явцад хийж байгаа юмнууд дээр ч гэсэн тий. Тэгээд оюутнууд бас өөрснөө нөгөө сонирхлоороо ингээд клубүүд бас яг хөө мэрэгжлийнхэн чиглэлийн клубүүд тий. Бараан хангамжийн клуб гэдэг ч юм уу, киберэл байдлын клуб гэдэг ч юм уу. Ийм юмыг бас зохион байгуулад тэгээд сургуулийн хүрээнд бид нар бас ингээд бараг ер нь сар болгоно л ингээд гаднаас мэрэгжлийн хүмүүс авчирж яриа хийлэгдэг. Янз одоо яг тухайн хүний ажиллаж байгаа орчинд ингээд шин содон юу байна те юу ашиглаад байна яг бодит зах зээл дээр одоо яаж ажиллаад байна гэдэг ч юм уу те тэр хүний тэр experience sharing-үүдийг бол бид нар байнга хийлэгдэг. Гаднаас янз хүмүүсийг авчирч бол оюутнуудтай байнга яриа хийдэг. Тэгснээр тэрүүгээр бас оюутнууд маань янз бүрийн тийм нэмэлт мэдих шаардлагатай юм олж хараасаа тий зөвхөн энд ингээ хичээл үзээд болоо гэдэг зүйл биш тий өөрийгөө ирээдүйд ажлын байрнаар гарахад юу илүү их надад хэрэг болох юм байна гэдгээ бас олж хараасаа гэдэг үүднээс тий ийм зүйлүүдийг бол бид нар байнга хийж идэг. Тий энэ бол бас манай сургуулийн бас нэг нэлийн ялгаатай болов хийдэг зүйл болов гэж харж байна. Тийм байна. Айгу сонирхолтой сонсгож байна. Ялангуяа тэр хүмүүсийг аваачаад яриа хийлгдэг мүлэгдэг болвол одоо нөгөө та нарын бас нэг юм давуу тал те нөгөө Microsoft-ийн бэлдсэн 100000 инженер гэдэг бол хаа газар ямар ч хэлсэн 100000 инженер те байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг ингээд бусад шинэ залуучуудаа те мэдлэг гээшэрлэх тэр боломжоор хангаж байгаа гэдэг бол бас айгу гоё сонсогдож байна. Тэгэхээр нөгөө түрүүн нэг юм дээр нь дутуу харилцсан шиг нөгөө хиймэл оюунтай холбоотойгоор яг ер нь бол одоо ингээд бид нар сургалт явуулах арга барилаа ч гэсэн тодорхой хэмжээнд өөрчлөх хэрэгцээ бий болж тий. Одоо яагаад тэгэхээр хиймэл оюуныг огт ашиглаж болохгүй гэдэг юм бол байж болохгүй. Яагаад тэгэхээр энэ бол ингээд ердийн хэрэглээ болж тий. Гэхдээ энийг зөв зүйтэй ашиглах хэрэгтэй тий. Зөв зохистой ашиглах хэрэгтэй. Хүн мэдлэг олж авах ч юм уу те эсвэл бүтээмжээ дэвшлүүлэх гэдэг ийм чиглэлээр ашиглах хэрэгтэй. Тэрнээс биш одоо юу гэдгийг нэг шалгалт өгөх гэдэг ч юм уу юу гэдгийг те ингээд нэг юм зүгээр нэг юмыг аргалах гэдэг утгаараа биш те аль болох яг тэр юм зөв зохистой ашиглах хэрэгтэй. Зөв хэрэглээг бол дэмжих хэрэгтэй гэдэг юм те. Тэгэхээр тэр хиймэл оюуныг бол ямар ч мэрэгжлийн хүн байсан ер нь бол ашиглах хэрэгтэй л гэж үздэг те. Тэгээ гол нь зөв зохистой ашиглах хэрэгтэй. Хийлэгдсэн юм а тодорхой хэмжээнд өөрөө ойлгодог байх хэрэгтэй тий. Тэгэхээр хүүхдүүд бол ингээд хичээл дээр ч юм уу ингээд олж авч байгаа онлын мэдлэг байна те. Тэрийгэ баталгаажуулаад илүү дэлгэрүүлж сурах хэрэгтэй юмнууд байх юм бол нэг хиймэл оюунтайгаа ажиллаад бас зарим мэдээллийг олж авч болно те. Гэхдээ тэнд чинь бас асуудалтай юмнууд байгаа. Одоо тэнд гарч байгаа бүх юм үнэн зөв өгөхэд бол бас хэцүү шүү дээ. Харьцангуй. Гэхдээ зөв ашиглах юм бол тэнд маш их илүү боломжууд байгаа тий. Одоо хуучин бол ингээ Google-с юм хайдаг байсан бол одоо AI-гаар хайлах юм бол илүү оновчтой мэдээлэлүүд гаргаж ирэх магадлал бас байна. Тэгээ илүү өргөөгөөтэй ч юм уу. Эсвэл ингээд маш их юм сонирхох хэрэгтэйсэн бол тэрийг гой товчлоод ингээд багцлаад айгүй тодорхой ойлголттой өгч юм тий.
Гэт ингээд давуу талуудыг бол заавал ашиглах хэрэгтэй л гэж харж байна. Тийм. Тийм байна. Бас нэг би зүгээр танаа вебсайт сошиал мэдээлэл дээрээс энэ яг гадуур байжсэн мэдээ баха. Нэг юм Азийн Cyber Security Challenge гэдэг юм тэмцээнд оюутнууд явсан, амжилт гаргасан гэдэг тийм мэдээ байх шиг үсэн. Энэ үнэн үү? Энэний талаар ер нь та яриач тий. Одоо ингээд дөнгөж 3 дугаар курсын оюутнууд л ийм олон улсын тэмцээнд чаленжид оролцоол тий. Ингээд амжилт гаргаад ингээд сургуулийнхаа нэрийг болон Монголынхаа нэрийг гаргаад байна гэдэг чинь нөгөө сургуулийн хөтөлбөрийн чанар тий. Ингээд тэр хүүхдүүд өгсөн ойлголтуудын талаар бол ингээд айгу бахархууштай санагдчихсэн. Тэгэхээр энэний талаар яриа. Таны хамгийн одоо нөгөө их сургууль бий болгоод тэгээд оюутнууд нь одоо нэг ясанда та аав нь л гэсэн үг шүү дээ тий. Ингээд тий одоо таны хүүхдүүд ингээд амжилт үзүүлэхэд ямар сэтгэл ер нь төрж исэн бэ тий. Тэрнээсээ бас хуваалцвал. Тэгэхээр мэдээж нөгөө яг бидний одоо ингээд тодорхой хэмжээний боловсрол эзэмшүүлэх гээд тий ингээд хичээж байгаа юм маань мэдээж үр дүн нь яг энэгээр л илэрхийлэх тодорхой хэмжээнд бас гарч байгаа л да. Одоо шууд нөгөө хүүхдүүд маань ажлын байран дээр гараад одоо ажлын их төвшөнд бол ялангуяа 1 2 дугаар курст бол арай хараахан болоогүй тий. Жохон 3 4 дугаар курс дээрээ жохон дадлагчих маягаар ингээд сурах энэ бол илүү оновчтой гэж. Гэтэл энийг яг өөрөө би ийм чадвар эзэмшиж шүү гэдэг энийг илэрхийлэх нэг боломж нь бол ялцчихгүй юм. Олон улсын чанартай, улсын чанартай тий уралдаан тэмцээнүүд байгаа юм л та. Тэгээ манай Монголд бол нөгөө нэлийн олон жилийн өмнөөс ингээд бол одоо харуул занг гэдэг хакеруудын тэмцээн болдог тий. Манай компанид анх зарим арга хэмжээний ивент тэгэл ингээд бас оролцож ийл тий. Тэгээд энүүгээр бол нөгөө энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс өөрийгөө хаана явсан бэ гэдгээ нэг сорих тий мэдэх юм боломж байгаа. Тэгэхээр ийм юмнуудад одоо нэг манай багш нар маань өөрснөө ингээд энэ чиглэлийн юмнуудыг аягүй өөрснөө оюутан байхдаа ч юм уу тий ажил дээрээ байж байхдаа ингээд аягүй хүдсэн хүмүүс учраас ингээд оюутнуудад зөв чиглүүлээд байна л та тий. Тэгээд зөв чиглүүлээд өгөхөр зэрэг хүүхдүүд одоо 1 2 дугаар курстэй анх ороод нэг ийм юм байдаг юм байна. Ер нь дараа нь орохдоо энийг анхаарах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу тийм ингээд экспириенс суугаад туршлагаж чад тийм. Тэгээд эрэнгүүт зарим оюутнууд бол ингээд маш богино хугацаанд сайжирч байгаа л да. Ингээд тийм одоо чи ингээд энэ хиймэл оюун гэдэг ч юм ингээд янз бүрийн юмд ашиглаад хүнд сурах боломж маш өргөн байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө чадварчуулах боломж. Тэгэхээр энийг манай зарим оюутнууд бол маш сайн ашиглаж байна л да. Сургагоор тийм сургагоор ашиглаад тийм. Тэгээд ингээд олон улсын тэмцээнд ороод байр эзэлсэн айгуу гоё сэтгэл төрж байгаа хэ тийм. Чин бидний одоо ажлын үр дүн шүү дээ гэдэг. Тэр бол хамгийн гоё одоо багш хүмүүсийн хувьд бол авч болох хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг л гэсэн үг л дээ. Тэгэхээр Азийн тим одоо security-гийн тэмцээнд оролцоод одоо амжилт үзүүлсэн гэсэн үг шүү дээ тийм үү? Ер нь сүүлд бол нөгөө нэг Австралид болсон бас тийм тэмцээнд олон улсын тэмцээнд нөгөө Азийн багийн ахлагч нь манай сургуулийн оюутан. Хөөх тийм үү? Тийм. Оо ямар мундаг ингээд маш супер. Тийм байна тий. Тийм. Тэгэхээр наач яста сонсоход айгу гоё мэдээ байна. Ер нь тийм бахархмаар тий. Эсвэл нөгөө багш хүний одоо сургуулийн үүсгэн байгуулсны хэрэг бол тэнд л гарч ийна л гэж ер нь бодож штэ. Тийм байна. Маш гоё мэдээ байна. За тэгэхээр нөгөө талаараа за та бүхэн маань бол ингээд дэлхийн жишгт нийцсэн Монгол инженерүүд ингээд бэлдэж байгаа тий. Ингээд бэлдээд явхад танаа төгсөгч нар ер нь одоо нөгөө гадагшлах тий нөгөө дэлхийн том компаниудад очиж ажиллах энэ зүйлүүд бүр одоо илүү амархан болох гээд байна. Ер нь тий. За тэгснээрээ одоо нөгөө Монгол инженерүүдийн Монголдоо үзүүлэх хувь нэмэр гэд бас буурж магадгүй тий. Мэдээж хувь хүмүүс юм чинь
гадаад гараал. За яг хөө зарим нэг хүмүүс нь бол ингээд гадаад мэдлэг туршлага сурамжлуулаад буцаад Монголдо ирж гин. За тийхгүй хүмүүс нь ч гэсэн бас маш их байгаа тий. Тэгэхээр ингээд нөгөө зүгээр Монголын тарих болсон хүмүүсийн энэ гадагшлах урсгал бас маш ихээр нэмэгдэж байна л да. Тэгэхээр хэдүүлээ энийг ер нь яаж тогтоон барих ёстой юм бэ тий? Энд ер нь одоо яах ёстой юм? Одоо бид нар бол хүмүүсээ ингээд гадагшаа явуулмааргүй, заримыг ингээд алдмааргүй байгаад байгаа. Тий. Тэгэхээр энэ дээр ер нь за та нар оюутнуудаа юуг захиж хэлдгийг тий. За мөн хамтран ажиллагч байгууллагуудаа ер нь яахыг хүсдгийг. Тэгээд энэ хоёр ингээд нөгөө сургуулийн нэг юм зорилго, энэ хоёр ингээд нэг жоохон зөрчилдөд байгаа ч юм шиг тий. Нэг тийм мэдрэмж одоо хаа газар л ер нь байх гэдэг юм л та. Тэгэхээр таны хувьд энэ дээр ямар үзэл бодолтой байдаг вэ тий? Тэгээ оюутнуудаа ер нь юуг илүү загч юм? Тэгэхээр яг мэдээж ингээд нөгөө нэг шууд гадагшаа гараад сурах ингээд тий ялангуяа хувийн одоо дунд сургуулиудыг төгссөн хүмүүсийн дийлэнх нь бол ингээд гадаад сурах гад одоо явж байгаа юм үзэгдэл харагдаж байна. Монголдо мэдээж боловсрол эзэмсэн хүмүүс бас гадагшаа гэсэн байх гэж байна тий. Тэгэхээр энэ маань яг ерөнхийдөө нөгөө эдийн засгийн хамаарал байна л та. Одоо юу гэдгийг ингээд Монголын эдийн засаг маань өөрөө сайжирж иж одоо хүн болгонд хүртээмжтэй болж иж тухайн хүмүүс илүү бенефит хүртэх юм байж байгаа. Гэтэл яг технологийн салбарын нэг онцлог нь юу гэхээр одоо заавал хүн бит байдлаар авчиж ингэж тэр гадаад орнд ингэж ажил хийх шаардлагагүй тийм. Одоо хил устай за тэгээд тухайн газар орондоо очиод тодорхой хэмжээгээр дадлаг нэг хэсэг хугацаанд байгаад тийм. Тэгээд тентгийнхаа одоо хэрэгцээ шаардлагуудыг зөв ойлгочих юм бол тэр хүмүүс заавал тэнд ажиллаж амьдрахгүйгээр буцаж Монголдо ирээд тэгээ Монголоосоо тэндээс ингэж ажил аваад хийх тийм. Ийм боломжууд маш түгээмэл болцсон. Яг тэгэхээр одоо бүхэл хөгжингүй орнуудад технологийн хүмүүсийн хэрэгцээ шаардлага бол байнга байсаар хомсдол бол байнга байж байгаа. Тэгэхээр зэрэг бол би бол тэрэн дээр их санаа зовдөг. Нэг тийм айхтар санаа зовдөг хүмүүсийн нэг бол биш. Яг тэгэхээр технологийн чиглэлээр ингээд төгссөн хүмүүс бол харин ч их давуу талтай ханаас ч ажиллах боломжтой байдаг тийм. Заавал тэнд очиж биетээр ажиллаж ийж ингэж тэр цалин хөлс тэр санхүүгийн боломжийг хүртэх албагүй. Эндээ сууж байгаа ч гэсэн их боломжтой. Тэгээ эсэргээрээ бас гадаадад ажиллаж амьдарч ялаач гэсэн эргээд Монголдо бас зайнаас ингээд одоо манай зарим багш нар бол жишээлхэд ингээд онлайнаар хичээлээ зааж явах жишээтэй тийм. Иймэрхүү байдлаар буцаад болвол их орондоо ч гэсэн ингээд нэмэр болох боломж байна. Технологийн салбарын хүмүүсийн даваа тал нь тэр ханаас ч юм ажиллаж болох боломжтой гэсэн. За тэгэхээр ер нь технологийн салбар өөрөө нөгөө даяаршсан тий. Бид нар бол хаанаас л ажиллаж болох тийм боломжтой болчихсон байгаа. Тэгэхээр тэр давуу тал бол мэдээж манай салбарынханд бол маш их бусад салбараас илүү их байгаа гэсэн үг тий. За ерөнхийдөө подкастын маань төгсгөл үе шат ирж байна. Тэгээд би бас танаас нэг зүйл асуумаар санагдаад байгаа. Бидний технологийн мэрэгчлэр за өнөөдөр бол танай сургуульд ингээд за 3 анги 3 жилийн гэсэлт гэдэг үзэхээр нэг юм 100 гаруй тий оюутан суралцагч ингээд сурж байна гэж байгаа. Тэгэхээр бид нар мэрэгчлэтнүүдийн хувьд одоо хуучны экспертүүдийн хувьд, инженерүүдийн хувьд яаж энэ хүмүүсийг одоо мэрэгжил сонгож байгаа хүмүүсүүдийг илүү олон болгох вэ? Тэ энэ дээр ер нь ямар алхмуудыг хийвэл илүү зөв байх гэж та хувьдаа бодож байна. Тэ тэгээд одоо нийтээрээ энэ мэрэгжлийг эзэмшиж байгаа. Одоо Монгол улсын чинь бас нэг эдийн засгийн солонгорсон одоо боломж нь салбар нь технологийн салбар гэж хүн болгон ярьж байгаа шүү дээ тий. Тийм улс орн ч гэсэн тийм зорилго тавьчлаа. Гэхдээ энэ салбарыг бид нарт тэгвэл нийтэд таниулах ёстой. Тэгжиж энэ мэдлэг боловсралтай
олон инженеруудыг бий болгох ёстой. Тэгэхээр энэний тулд ер нь бид нар юу хийх ёстой юм бэ те? Одоо ингээд заахаа удахгүй технологийн салбарын хамгийн том уулзалт гал энэ open tech гэж арга хэмжээ бас болох гэж байна. За тэнд бол илүү нэг юм технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн л чуулган болдог. Яг үнэндээ. Тогоондоо л байдаг. Тэ. Тэгэхээр бид нар энийг ер нь яаж илүү Монгол улсын бүх иргэдэд хүргэх, сурталчлах тэ тэр арга хэмжээнүүдийг ер нь хийх хэрэгтэй юм байна. Энэ дээр нэг та өөрийнхөө санаа бодлыг хуваалцаач. Окей. Айгу бас сонирхолтой зүг асуулт байна гэж харж байна. Тэгээд нөгөө би саяхан хэд хоногийн өмнө бас нэг пост оруулсан юм. Яг тэрнтэй маань ингээд тэр баг миний яг хэлэх гэжсэн зүйлийг товчилж хэлсэн юу байна л да. Тэгэхээр зэрэг ер нь бол ингэж байгаа. Бид анх ингээд одоо Microsoft-ийн сургалт явуулаад эхлэхэд тэр үед бол ингээд ийм Microsoft-ийн бизнес Монголд бол явахгүйгээр тий яагаад тэгэхээр тийм мэддэг ашигладаг ийм хүн алга албаасаар ашигладаг газар алга тий ийм байсан. Гэтэл сургалт энэ төр яваад хүмүүсийн технологиг ойлгоод ашиглаад хэрэгжүүлээд чинь лицензтэй ашиглах хэрэгтэй байна гэдэг ойлголтууд суугаад тий ингээ яваад ирэхээрээ өөрөө ийм зах зээл бий болж эхэлж байгаа байхгүй тий. Тэгээд бусад хүмүүс ч гэсэн бусад байгууллагууд ч гэсэн эднийх ингэж байгаа бол эн чинь ийм учиртай байна гэдэг одоо юу гэдэг нь тий бусдаасаа би энэс ингээд үлгэр жишээ аваад энэ юм ингээд төвөнд илэрч байгаа байхгүй нэгсэн тий. Тэгэхээр би эндээс зүгээр юуг ингээд боддгүйхээр альва нэг юмыг үнэхээр сайжруулъя дараагийн түвшинд авчрыг гэх юм бол масс тэр юмны хэрэглийг ингээд нэмэгдүүлэх хэрэгцээ байгаад байна гэж харж байгаа. Тэгэхээр зэрэг энийг хаанаас эхэлж болох вэ гэхээр одоо бол хамгийн гоё юм нь юу гэхээр хүн болгон бол ингээд одоо бол ухаалаг утастай сошиал ямар ч байсан шалгацдаг юм болчихлоо шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо дараагийн хэрэглээхээр илүү ухаалаг хэрэглийг бий болгох хэрэгтэй тий. Одоо энэ хиймэл оюуныг ашиглаад юм сурдаг тий. Ингээд технологийн энэ зөв одоо хүн өөрийнхөө бүтээмжийг сайжруулъя тий. Илүү юм олж сурыг гэдэг ч юм уу. Энэ хандлага дээр эсвэл хийж байгаа ажлаа яаж хөнгөвчлөх үү гэдэг ч юм тий. Энэ талын хэрэглээ ингээд илүү их массаараа бий болох юм бол энэ дундаас хүмүүс ингээд бодож эхлэх байхгүй тий. Одоо IT-ийн бус салбарын хүмүүс энэ технологиг чинь ашиглаад ингэж болох юм биш үү тий. Би ажиллаа өдөрт ингээд энэ 4 цаг зарцуулдаг байсан бол би магадгүй 40 минутанд ч юм уу тий 4 минутанд ч юм уу ингээд зарим юм хийж болох юм биш үү тий. Тэгэхээр ингээд ирэх юм бол би энэ технологийн салбарын өөрийнх нь хэрэглээ хэрэгцээ шаардлагууд илүү их бий болох гэж байна. Тэгжээж энэ юм хөгжиж тий энүүгээр одоо суралцдаг, ажилдаг тий ийм хүмүүсийн тоо эрэлт хэрэгцээ илүү их нэмэгдэх болно гэж харж байна. Тэгэхээр зэрэг илүү иргэд рүү чиглэсэн бизнес хийж байгаа хүмүүс чиглэсэн ийм технологийн талаарх ойлголтуудыг л маш сайн хүргэх хэрэгтэй юм л та. Тийм. Тэгэх юм бол бид нар нийт массаараа технологийн энэ салбарыг илүү их сонирхож эхэлнэ гэсэн ийм л одоо бодолтой байна. Тийм. Тэхийн тулд бидний бас нэг зорилго манай одоо медиагийн нэг зорилго бас яг л энэ зорилго байгаад байгаа. Технологийн салбарын мэдлэг ойлголтыг ийм түгээх гээд байгаа. Гэхдээ хитрхи ингээд нөгөө гүн гүнзгий диф ярихаар нөгөө технологийн салбарын хэдэн хүмүүс нь л сонсно. Энгийн хүмүүс сонсохгүй байгаад байгаа. Нэг тийм асуудал бол байгаа. Тэгэхээр нөгөө энэ дээр ингээд маш их бодлоготой явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Одоо миний бодлоор бол одоо цахим яам гэдэг яам нь байна те. Тэгэхээр баг ингээд бүх нийтийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, энэ цахим дижитал литераси гэдэг энэ ойлголтуудыг өгөх том хөтөлбөрүүдийг улс орон даяараа явуулах. Энэнд нь энэ технологийн гигантууд одоо Монголд байгаа технологийн салбарын компаниуд нь за энэ холбоодууд нь те анхаарахгүй болвол бид нар энэ технологийн салбарыг нэг тийм түгээгээл ингэж чадахгүй.
Тэгээд өнөөдөр зүгээр холбоодуудынх нь ярьдаг юм нь болохоор тий шал төрийн тендер яриад л тий технологийн ажил яриад л програм хангамж систем яриад л ингээл явж идэг л байна л да. Тэгэхээр илүү нэг юм өөр өнцгөөс ярьдаг болмоор юм болов уу гэсэн бодол бол байдаг. Миний хувьд бол. Тэгээд сая нөгөө таны хэлжсэн чинь бас өмнөх подкастэнд одоо 2 дахь удаагийн 2-7 хоногийн өмнөх подкаст нь байна. Нестийн содод захирал харсан юм. Тэгэхээр ийм технологийн салбарыг сурталчлах одоо яг технологи чиглэлийн инфлюенсер хэрэгтэй байна гэд тэгжсэн. Тэгжээж бас ингэж хүмүүст хүрэхгүй болохгүй байна гэдэг. Тэгээд би содог тоглоом одоо өөрөө бол бас инфлюенсерийн нэг үстэй хэлдэг гэсэн. Тэгэхээр ер нь нэг ийм технологийн салбарынхныг дуу хоолойг гадагшлуулдаг тий энэ дотор юу болоод байгааг нийтэд хэлж идэг. Энд гой сайхан зүйлүүдийг нь хүмүүст түгэж идэг ийм олон хүмүүс байгаасаа гэж бол бас хүсээд байгаа. Тийм. Тэрэн дээр яг нэг бас нэмээд хэлэхэд юу ер нь бол нөгөө инфлюенсерүүдийг инфлюенс хийх хэрэгтэй гэж магадгүй. Харин тийм. Тэгэх юм бол тэр хүмүүс магадгүй ингээд технологиг ингэж хэрэгжилж болж байна те. Гэдэг юмыг бас энгийн хүмүүст магадгүй биднээс илүү сайн хүргэж ирэх магадгүй те. Инфлюенсерүүдээр дамжуулаад те. Харин тийм байна. Тэгэхээр тийм ажлууд бас зохион байгуулвал их зүгээр байна. За тэгээд подкастынхаа төгсгөлд ер нь дараагийн Microsoft технологийн сургууль те. За 10 жилийн дараа ямар төвшөнд хүрсэн байгаасай гэж та мөрөөдөж юм те. Хичнээн төгсөгч бэлтцэн төгсөгчүүд ер нь одоо өөрсдийнхөө чанарыг юугаар хэмжих юм те. Хэрхэн хэмждэг байх юм, ямар чанартай, ямар мэдлэг боловсролтой инженеруудыг бэлтсэн байх уу. За тэгээд дээрэс нь дэлхийд данстай те сургууль болох. За Монгол улсдаа ч гэсэн технологийн салбараар одоо нэг хэсэг бол гитэмсэл гэдэг зүйл ингээл хүн болгоны чихэнд хоногшиж үлдлээ шүү дээ тий. Одоо дааж гитэмс гэдэг сургууль нь бол байхгүй. Гэхдээ одоо ингээл гитэмс гэдэг яриа бол ингээд бүх хүнд л байдаг. Одоо байхгүйг нь мэдэхгүй ч гэсэн одоо бараг л хамгийн сайн сургууль бол гитэмсэл гэж одоо ч гэсэн эцэг эхчүүд ярьдаг боддог тийм үе байгаа. Тэгэхээр яаж одоо нэг дуурсагдаж ингэж байгаасай гэж хүсэж байна. Яг мэдээж бидний одоо нэг алсын бас ингэ зорж байгаа юм байгаа тий. Тэр маань одоо жишээлхэд хөтөлбөрүүдээ илүү дахиад баяжуулах тий өөр шинэ хөтөлбөрүүд нэмэх дээрээс нь магистр докторийн чиглэлд бас ингээд энэ хөтөлбөрүүдэд дараагийн шатанд гаргах хэрэгтэй тий. Одоо хэмэл оюунаараа кибер аюулгүй талаараа програм менежерээр магистрийн түвшинд докторийн түвшинд магадгүй тий. Одоо судалгаач бэлтгэх хэрэгтэй тий. Мэргэшүүлэх хэрэгтэй гэдэг ийм бол мэдээж зорилгууд бол бас байж юм тий. Тэгээд энийгээ дагалдаад мэдээж судалгааны төв байдаг ч юм уу тий. Бусад хувийн хвшилтэйгээ бид нар бас яаж ажиллаж хамтран ажиллаж болох вэ тий. Гэдэг ийм зүйлүүд бол байгаа л да. Тийм тэгээд мэдээж одоо бас ахлах сургууль гэдэг ч юм уу тий. Ингээд тэгжээж энэ технологийн салбар руу илүү их бол бас хүмүүс ингээд татах боломжууд бий болох юм болоо гэдэг. Тэгэхээр нэг ирээдүйд бол нэг юм IT-гаар нэг юм амьсгалсан тийм нэг юм том community бий болсон байгаасай л гэж мөрөдөж өсөж байна. За баярлалаа. Тэгээд таны энэ одоо 20 жилийн сүүлийн 20 жилийн технологийн салбарын инженеруудыг мэрэгжлийн түвшинд, дэлхийн түвшинд бэлдэж ирсэн энэ их туршлага энэ их зүйл дээрээ үндэслээд Монгол оюутан залуучуудыг бас дэлхийн түвшний инженер болгох гэж хичээж байгаа энэ их үйлсэд тань бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд танаа хамт олонд бас амжилт хүсмээр байна. Монгол инженерүүд илүү олон болоод дэлхийн энэ төрсэн одоо урд урдны дэлхийн зэрэгтэй ажиллаж байгаа хагч нарынхаа араас ингээд Монгол гэдэг нэрийг гаргаад Монгол инженерүүд, Монгол IT-ийн инженерүүд ийм байдгийг шүү гэдэг тэр зүйлийг ингэж харуулсан инженерүүд болох болтугай. Тэгээд тэр инженерүүдийг төрүүлээрэ гэж бас хүсмээр байна. Тэгээд урилгын маань хүлээж авч сонирхолтой ярилцлага хийсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд
танаа хамт олон ч гэсэн бас ингээд та хэдийн зорж байгаа зүйл илүү үр дүнтэй тий олон нийтэд хүрсэн ийм илүү сайхан дахиад олон хүмүүсээр ингээд мэдээж үргэлжлээд энэ подкастууд нь явах бах тий. Тэгэхээр тэр юм нь илүү гоё олон хүнд хүрсэн олон хүнд мэдлэг түгээсэн ийм байх болтугай та бүхний ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. За өнөөдрийн подкастыг маань анхааран сонссон та бүхэнд бас маш их баярлалаа. Тэгээд эцэг эхчүүд за дөнгөж мэргэжлээ сонгох гэж байгаа залуучуудад маань хэрэгтэй мэдээллийг түгээсэн бахаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн зочин бол Amposoft технологийн сургуулийн үүсгэн байгуулагч Баатар Захирал маань байлаа. За мөн подкастын ерөнхий спонсор ивенттэгч Teso Group-ийн Tino App байлаа. Tino App бүгдээрээ хэрэглээрэй. Баярлалаа.